За сайн байцгаана уу манайхаа. За уурхайчин подкастын маань хамгийн эхний зочин Алчиг зочин бид нар өрсөн байгаа. За энэ бол хийм технологич, эрдэс баялагын эдийн засагч. За мөн уул уурхай газрын тосныг одоо олон улсын одоо төслийн удирдлагын мэргэжилтэн ийм хүн байгаамаа. Тэгээд маг ахта бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За би одоо уулуурхайн салбарыг муулж эхлэх гэж байна. Тэгээд Монголд очиход бэлнүүл гэсэн. Бэлнэл гэсэн. За тэгээд нэг 2 сарын нэлээд хөвтөн шүнэлт Улаанбаатартаа буугаал. Гэртээ ч очиж амжаагүй, ээжтэйгэж золгож амжилгүй шууд оюутлагын урах руу очиж илаа. Сайлаа бэлтгэл саваа бэлгээд нэвтрүүлсэн. За тэр бол яг түүний сав. Баялагын хараал гэдэг зүйл бол байдаг. Яг тохиолддог. За тэгээд нөгөө Монголын улс төрд хингуан одоо сонгогдож одоо орсон гэхэлэр нөгөө дуучин алиалагч тийм одоо ерөнхийдөө хөгчүүд маань ч гэсэн орсон. Тэгээд манай сонгуулийг бол үндсэндээ одоо ухаандаа хүн амын дийлэнхийг эзэлж байгаа малчт маань шиг хүнлэл байх юм бол уулуурхайн салбарын бүх ажил тэмцэнэ гэж хэллээ. Тийм зөв. За энэ дөрөнд бас та бүхэндээ маш их баярлалаа. Би нөгөө подкаст үзчихсэн болохоос биш подкаст оролцож байсангүй. Тэгээд ийм чухал салбарынхаа одоо подкастын анхны зочин болж оролцож байгаад бас маш их баяртай байна. Тэгээд та бүхэнд бас энэ үйл хэрэгт нь амжилт хүсье. За их баярлалаа. За бэлгэн битүүрээ нөгөө хоёр талд ингээд адилхан бодчоол явуулсан мэл. Тэгээд нэг уулзаж ярилцах завшин тааралдаад тэгээ хоёулаа ингэж бодож явж яснаас хоёр талд явж яснаас ер нь хоёлаа хүчээ нэгтгэхэд ингээм хамтдаа юм аяа гэж шийдсэн үндсэн дээр хамгийн ихнийхээ дугаарыг маягтайгаа хийхэр болж байна. За одоо юуны өмнө цаг хугацаагаа зориулж ирж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ ерөөсөө шууд гол яриа руу гараа. Бидний ярилцлага бол маш их чөлөөтэй явна. Инээсэн, ханаасан, тий? Ойлсон, боссон, суусан гэдэг шиг. За юуны өмнө ярилцлага эхлэхээс өмнө уурхайчин подкастын эпизод 1 буюу хамгийн ихнийхээ дугаарыг эхлэхээс өмнө бидний дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулсан дээр авах гэж бодож байна. За хамгийн түрүүнд Rock Rooster-ийн хамт олондоо баярлалаа. Би бүхний продакшны зардалуулаад манай зочдын маань бас гарын бэлгийг одоо дааж байгаа, ивент итгэж байгаа Rock Rooster-ийн баг хамт олондоо ажлын амжилт хүсье. Тэгээд яг энэ салбарт ажилладаг ч юм уу эсвэл энэ safety чиглэлээр одоо янз бүрийн гутал хувцас хэрэглэдэг хүмүүс бол Rock Rooster-ыг бол нэг хэлүүлэлтгүй мэдж байгаа хаа гэж бодож байна. Rock Rooster-ыг нь баярлаа. За бид хаана зураг авч байгаа лээ. За Шангрилагийн зүүн талд галерей дөвийн 2 давхруудыг стил рестораны VIP өрөөнд болохоор зураг авалтаа хийж. За эдний хамт олон бол биднийг бас подкаста бичих рекорд хийх энэ боломж нөхцөлийг хангаж өгж байгаа. Тэгээд стил рестораны хамт олондоо маш их баярлалаа. За, уурхайчин подкастын хамгийн эхний дугаарт хүрэлцэн ирж оролцож байгаа. Дамдын жавын мөнх бол дахтаа дахин талархахын ялдамт хамгийн эхнийхээ асуултыг шууд асуугаад явах гэж байна. За, ер нь яагаад мөнх бол дахаа, яагаад уурхайчин гэж, яагаад уулуурхайн салбарыг сонгох болвоо? Ер нь бол 10 жил төгсөөд одоо хойшоогоо сургуульд явж исэн. Тэгээд хийм технологич мэрэгчлэр бол Оросын албаны улсад суралцаад төгсөж ирсэн юм аа. Тэгээд үндсэндээ бол миний одоо анхны одоо орсон аж үйлдвэр бол газрын тосны аж үйлдвэр байдаг. Анхны одоо ажил маань, анхны хайр маань гэж хэлж болно. За тэгээд газрын тосны салбарт ажиллаж байх явцад бол энэ гадны том компаниудын одоо дарга зэрэг мэрэгжилтнүүдтэй бол харилцах шаардлагатай болсон. Тэгж явах явцдаа бол ер нь энэ хүмүүстэй адилхан тэр сурсан сургуульд нь бас суралцмаар юм байна. Тэгжээж одоо их орныхаа байгалийн баялагийг одоо манж байгаа, одоо хилцээр хийж байгаа хүний хувьд те одоо өөрсдийнхээ эрх ашигыг бүрэн хангах боломжтой болох юм байна гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд явж итэл бас Америк руу бас Колорадогийн уулуурхайн сургуульд эрдэс баялагын эдийн засгчаар суралцах тийм бас боломж олдсон. Гэхдээ яагаад энэ сургуулийг
би бас сунгах болов гэдэг чинь бас шууд одоо уул уурхайг яагаад ажиллаж байгаа та гэдэгтэй холбоотой юм байна. Одоо та төсөөлт одоо 1990-ад онд бол уул уурхай бол аль хэдийн бас манай бас нэг чухалчлах салбарын нэг болцсон байсан. Гэхдээ нэг юм тодорхой байсан байхгүй. Уул уурхай байр суурь манай эдийн засгт бол улам хүчрхэгчих юм байна. Тэгээд ер нь манай улс маань уул уурхайгаас өөрөө дэндүү хамааралтай улс юм байна. Тэгээд жишээлбэл одоо 90-ад оны та нар сонин хэвлэлийг ч юм уу зурагт тэрийн бичлэгийг үзэх юм бол манайхны ярьдаг зүйл бол ерөөсөө юм байсан. Эрдэнтийн үйлдвэрийн одоо зис олборлолт хэвэндээ явагдаж идэг. Жилээс жилд олборлолт нь баг өсөж идэг тийм. Гэтэл дараа жил орж ирэх орлого нь тодорхойгүй. Зисийн үн өслөөл гэхлээр бүгд бөөн баяр болол баахан орлого орж ирдэг. Тогтворгүй байсан. Дараа жил нь тийм зисийн үн навс унаал. Тэгэл нөгөө баахан том төсөв төлөвлөсөн байсан чинь нөгөөх нь болохоо байлаа гэл. Тэгэл хүн болгон халаглаад л ярьдаг. Тэгээ энэ асуудал бас намайг миний анхаарлыг их татсан байна. Одоо өн чинь эрдэс баялаг юм. Тэгээд энийг одоо тодорхой хэмжээгээр зохицуулах боломж байдаг бол одоо санхүүгийн аргаар ч юм уу тийм. Тэгээд энэ Колорадогийн уул уурхай их сургууль гээд сургууль дээр бол тийм эрдэс баялагын эдийн засгийн анги байдаг юм байна. Тэнд болохоор бас яг энэ эрдэс баялагын санхүү одоо эрдэс баялагын зах зээлийн талаар бол маш чухал хичээлүүд явуулдаг юм байна. Судалгаанууд явуулдаг юм байна. Тэгэл одоо жишээлбэл нөгөө futures trading буюу одоо эрдэс баялагыг ирээдүйд одоо урдчилд зарах тэрүүгээрээ дамжуулаад бас эрдэс баялагын одоо үнийн өсөлт уналтаас ингээд тодорхой хэмжээгээр хамгаалж сэргийлдэг ийм арга барилуд байдаг юм байна гэж ойлгоод за тэгээд тэр чиглэлээр сурахаар бол явсан. За тэгээд сургуулаа бол төгссөн. Тэгээд эргээд одоо Америктэй бол тэр Америкт сургууль төгссөн газараа Америкийн Chevron гэдэг томоохон нефтийн компанид бол ажилд орсон байхгүй. За тэгээд тэндээ бол хүсэл мөрөөдлийнхээ одоо карьерийг одоо хийгээд тэгээд юмсандаа анх явахдаа угаасаа 8 жил болчоод Монголдо буцаж ирнэ гэж дотроо бодож явсан юм. Тэгээд яг л одоо 2000 онд би сургуульд орж ирсэн бол 2001 онд төгссөн. За тэгээд тэр Chevron гэдэг компанид бол ингээд шууд ажилд ороод явж хагаад яг 7 жил ажилласан байт. Тэгээ нэг өдөр л 7 дотор хонх дуурах шиг өдрөмж төрсөн байхгүй. Хүмүүн чи одоо эргээд Монголдо буцаад явах хэрэгтэй гэж. Цаг нь болжээ. Тий, цаг нь болжээ гэж. Тэгжид л яг бас зүгээр байгаагүй эрэлт хийж ирсэн. Яаж Монголдо буцаж очих вэ? Тэ? Намайг сургууль төгсөж явах үед яг энэ Ivanhoe Mines Монгол Улсын засгийн газрын хооронд төгс хилцээрүүд эхэлж исэн байдаг. Тэгэхэд хүртэл сургууль төгсчөөд имэйл бичиж үзэлтэй. Ivanhoe Mines нөгөө manager at Ivanhoe Mines гэл тэ. Тиймэрхүү маягараас азаад оршиж имэйл болоо тэ. Одоо би энэ сургууль төгссөн байна гэл яах вэ. Тэгсэн хамгийн гол манай сургуулийн зарим одоо профессорууд одоо жишээл уул уурхайн одоо бодлогын чиглэлээр хичээл заадаг те санхүү манхүүгийн чиглэлээр тэд нар Ivanhoe Mines-ийн тал дээр бас Монгол Улсын засгийн газартай хэлцээ хийж явах үед зөвлөгөө өгж исэн байдаг юм тийм ээ. Тэгээд тэр бас их сонирхол татчихсан. Тэгээд яг жамаараа тэгээд хөгжөөд бол явсан. Миний уул уурхайд орсон алхам бол хэзээ болсон гэхээр 2010 онд. За 9 онд нь бол би нөгөө Америкт ажиллаж байхдаа тэр Fluor гэдэг томоохон юм дэлхийн одоо барилгын корпорац байдаг. Тэдний хүмүүстэй бол нэгэн хурал дээр бол уулзаад ер нь Монгол руугаа эргэж очих, Монголдо энэ салбартаа ажиллах сонирхлоо илэрхийлжсэн байхгүй. Тэгээд нэг өдөр яг над руу уцаар яриад за чи Монголдо очиход бэлнүүл гэсэн. Бэлнэл гэсэн. За тэгээд нэг 2 сарын нэлээд хөвдөн шүнэл Улаанбаатартаа буугаал. Гэртээ ч очиж амжаагүй, ээжтэйгээ ч золгож амжилгүй шууд л оюутлогын урах руу очиж илаа. За ингэж л одоо миний уул уурхайн карьер бол эхэлсэн. 2010 онд. 2010 онд. Тэр өмнөх Chevron гэх компани болохоор газрын төсний компани байсан. Тэг яг одоо энэ бас одоо манай уурхайчин залуучууд бас ер нь бол сургуульд 10 жил сурж байгаа хүмүүс бас үзэж магадгүй шүү дээ. Подкастыг те энэ хийм технологич гэдэг мэргэжлэлийг бас би жоохон сурталчилмаар байна. Яг бол айгүй чухал юм байна. Яг гэвэл хийм технологичор сурцсан байхад одоо хүнсний үйлдвэрлэл рүү ажиллаж орчих болж тийм арьшир боловсруулалт руу орж болж байна. Маргааш жоохон мэргэжил дэвшлүүлээд уул уурхаар орж болж байна.
Хин технологи. Баяжуулахын эдийн засагч тийм мэрэгжил байхгүй. Баяжуулагч нар чинь одоо хийм технологич нар байдаг. Тэгээд дахиад л нөгөө нефтийн салбарт орж байна. Тэгээд бүр даврах юм бол одоо даврахч байх нөгөө тэр логик нөгөө сэтгэлгээтэй процесс инженер буюу химийн инженерийн тэр ажиллаа хийх аргачлал нь угаасаа юм орчин үеийн ийм програм хангамж боловсруулах энтертэй бас айгүй нийцдэг. Тэгээд тэр утгаараа бас одоо жишээл намайг Колорадогийн улуурхаас их сургууль төгсөж хахад маш олон залуучуудыг бол тийм том IT компани консалтингийн ажилд бол авч исэн. Тий. Тэгээд ер нь салбарт орох боломжтой. Тэгээд ер нь манай Монголд бол үндсэндээ энэ технологи талын, хим талын мэрэгжил бол маш үнцэнтэй байгаа. Тэгээ энийг бол бас бодолцоороо л гэж хэлмээр. Гой зөвлөгөө тийм. Хим технологичаар хаана сурвал зүгээр? Хим технологичоор одоо эхний ээлжинд одоо шүтистээр бол зааж байгаа. Моистер бол хим технологийн анги байгаа, химийн инженерчлэлийн анги байгаа. За тэгээд одоо боломж гарвал мөн одоо Оросын одоо хим технологийн суурь шинжилгээ ухаан бол маш өндөр түвшинд бол хэвээрээ байгаа. Сүүлийн одоо 10 20 30 жил бол мэдээч хэрэг бас компьютер жаад улам сайжирсан болов уу гэж би бодож байна. За манай урд хөрш Япон, Солонгос, за Америкт бол үндсэндээ бүр оргил зэгтэй хүрсэн явж байгаа. Өнөөдөр бол химийн үйлдвэрлэл бол үндсэндээ дэлхийн одоо айгүй чухал салбар болчиход байна, тийм ээ. Тийм. Тэгээд би үнэндээ яг уул уурхайд нөгөө уул уурхайн сургуульд явахдаа одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн борлуулалт одоо энэ эдийн засаг тал руу илүү анхаарч одоо ажиллах хүсэлтэд явсан боловч энэ нөгөө суур инженер мэрэгжил маань намайг үндсэндээ одоо өдий хүртэл авч ирлээ. Тийм ээ. Суур мэрэгжил гэдэг нь ухаандаа маш чухал байт юм байна. Тэгээд угаасаа Монголд бол одоо өдий болтол бол жишээлбэл зэсийн үний хэлбэлцлээс хамгаалах олон улсын гэрээ мэрэнд бол ордог тийм соёл юм уу практис бол байхгүй. Тогтоог байхгүй. Тэгээ угаасаа тэр бол боломжтой байсан. 90-ад онд бол энэ талаар чи маргаан явж байгаад үндсэндээ бас ингээд даатах маягаар зардал гарч тийм зэсийн үн унахгүй өсчих юм бол тэр зардал чинь ингээд алдагдал болчих юм байна гэдэг асуудал яригддаг байсан. За тэгээд манай энэ улс төрийн одоо тогтолцооны байдал маань угаасаа иймэрхүү маягийн одоо алсын гэх юм дунд шатны төлөвлөлт хийх боломжгүй болгоцсон учраас энэ салбар бол бас хараахан хөгжсөнгүй л дээ. Тэгээд бид нар өнөөдөр уул уурхайн томоохон үйлдвэрлэгч зэсийн хувьд бол бид нар баг дэлхийн баг 2% одоо гаргаж байгаа. Энэ бол бас асар том үзүүлэлт. Жишээл харьцуулж үзэх юм бол одоо Кувейт гэдэг улс байдаг. Кувейт бол өнөөдөр хоногт 3 сая баррел нефт олборлдог байхгүй. Тэр чин угаасаа ингээд дэлхийн олборлолтын бараг нь 2% гэж үзэж байгаа. За яг төдий төвшөнд альва одоо байгалийн байлгийг олборлож иж яг тэр тухайн орны эдийн засагт үнэхээр том нөлөө үзүүлэх төвшөнд хүрдэм юм шиг санагдсан л да. Одоо жишээлбэл Кувейт бол ингээд 3 сая баррел олборлож байхад одоо өнөөдөр манай газрын тосны олборлолт Монголд бол нэг 10,000 баррел хавцаа байх ч гэдэг. Тэгээд ялгаа нь бол дэндүү их байгаа. За ингээ майк ахын хувьд бол миний мэдж байгаагаар бол Африк, тэгэл одоо Чил, Орос, Австралийн үед маш олон орнуудаар ингээ зөвлөх инженер ч юм уу те төслийн инженер ч юм ингээд хийгээ явж байсан. Тэгээ энэ уул уурхайн төслүүд дундаас ер нь таны ажиллаж байсан төслүүдээс ер нь хамгийн их гайхшруулсан 3 төслийг үл та ямар төслүүдийг хэлэх вэ? Компани гэдэг юм уу? Онцлог гэх юм уу те. За яг зөвхөн уул уурхай гэх юм бол одоо нефтээ оролцуулгүй миний карьерийн бас чухал юу болж байна. Гэтэ ер нь бол яг уул уурхайн хувьд бол эргээд манай оюу толгой төсөл бол үнэхээр гайхамшигтай төсөл гэж боддог. За энэ төслийн одоо хэрэгжилтэд бол маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Маш олон одоо тохирлууд бүрдэж ижил энэ төсөл явсан. Тэгэл хамгийн наацхнах чинь за зэсийн ордын ингээд одоо олчлсон байлаа гэхэд говьд бол ус байхгүй тийм ээ. Усгүй бол угаасаа энэ төсөл явах боломжгүйсэн байхгүй. Гэтэл бас гүний хоолойд бас ус олцсон. Тэрийг бол амжилттай одоо холбоод одоо процесс технологид ашиглаад үдий болтол ингээд явж байна. За энэ нь угаасаа бас нэг гайхамшиг. Тэгээд
Угаасаа манай Монголын бас нэг том асуудал чинь нөгөө эрчим хүч дутагдaltaй. Тэгээд энэ төслийн бас нэг техникийн талаас хэрэгжүүлэх маш чухал зүйл бол эрчим хүч байхгүйс учраас одоо өвөр Монголоос эрчим хүчийг бол бас маш богино хугацаанд татаж энэ төслийг бол үндсэндээ флюр компанитай бол 10-аас 14 оны хооронд бол бүтээн байгуулж хийлээ шүү дээ. Тэгээ энэ утгаараа бол энэ том амжилт болсон гэж бодож байгаа зүйл техникийн цэвэр гүйцэтгэлийн хувьд бол тийм ээ. Би зөв харьцуулж ярихад би миний бас нэг хайртай төслөө одоо сая өнгөрсөн жил би бүтэн жил ажиллачаад ирлээ. Оросын холбооны улсын үр байгальд байдаг Удаканы зис алтны орд гэдэг. Тэр бол бас ухаанда 2013 онд манай оюутлах төслийн барилгын ажил үндсэндээ дуусаад ашиглалтанд орж явах үед бол Удакан төслөөс Оросын холбооны улсаас бол 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай үйлдвэртэй танилцж ирсэн. Тэгээ бид хэд бол бас удирдлагынхаа даалгавраар тэр хүмүүст бас үзүүлээд үйлдвэрээ танилцуулаад бол 2 чоног ингэж явсан байт юм. Тэгээд яагаад гэсэн бэ гэхээр тэднийх бас өөрийнхөө маш том мега төсөл, том санхүүжилт шаардсан, техникийн нарийн шийдэл шаардсан төслөөс учраас бас флюр компанид хандаад флюр компани бас энэ туршлага мэдлэг чадварыг бас ашиглах сонирхолтой байсан байхгүй. Тэгээ хилцээр бол тухайн үед явж исэн. Тэгээд Удакан төсөл бол үнэхээр баялагын хувьд бол үнэхээр гайхамшигтай. Тэсийн агуулмж бол маш өндөр. Тэгээд дэлхийн бол эхний одоо 5-д орох төслүүдийн нэг байхгүй. Тийм. Тэгээд тэгсэн бүртлөө сая та боддоо манай оюутлах төсөл нь 14 онд ашиглалтанд орсон байхад өнөөдөр 2026 онд би сая 1 жил ажиллаад одоо катодын цэсийн үйлдвэрийн 50,000 жилд 50,000 тонн катодын цэс үйлдвэрлэх цехийг барилгын ажилд оролцоод ирж байгаа байхгүй. Баяжуулах үйлдвэрийн нөгөө флотацийн хэсэг нь бол 2 жилийн өмнө дууссан байдаг. Тэр чинь даруй 20 жилийн дараа тэр төсөл бүтсэн байна. Тэгэхээр асар их цаг алдсан гэж би бол хавьдаа бодсон. Нэг давуу тал нь Оросууд өөрсдийнхөө ажлын хүч, дотоодынхаа материал энтрийг бол маш их хэрэгэлсэн. Тийм сайн тал байсан. Гэхдээ манад бол угаасаа тийм байгаагүй. Боловсон хүчний хөвч дутагдaltaй байсан. Гэхдээ бид бол энэ төслийн хувьд бол маш богино хугацаанд тэр одоо 3 тэрбум гаруй долларын төсвийг бол маш сахилгаваттай, маш амжилттай хэрэгжүүлж чадсан байна гэж одоо бодсон. Яг уулуурхайн төслийн хувьд бол энэ хоёр төсөл мөр л байна. Зүгээр онцолж ярихаар төслүүд бол би Казахстаны Актогай 1, Актогай 2 төслүүд дээр бол бас тодорхой хэмжээний ажилд бол оролцсон. Тэгээ мөн одоо маш сайхан амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байгаа. За ер нь нефтийн салбараа ярих юм бол 90-ад оны сүүлээр бол би Монголдо нефтийн газрын төсний хэлэх газар ажиллаж байлаа. Тэгээд анхны ажил маань угаасаа тэр байсан. Тэгээд Дорнодын Тамсгийн одоо 19 дахь хайгуулын талбай 19-2 гэдэг одоо хайгуулын одоо амжилттай цооног дээр одоо анх ажиллаж исэн тийм сайхан гоё туршлага байдаг. Тэгэхээр бол хэзээ ч мартагдахгүй. Яг нь сургууль төгсөөд Америк сургууль төгсөөд Chevron гэдэг компанид ажилд орсон маань үнэхээр миний хувьд бол том алхам байсан мартагдшгүй. Тэгээд үнэхээр одоо барууны дэвшилтэд одоо олон нийтийн буюу паблик компани одоо ийм л байдаг байх гэж төсөөл байсан. Гэхдээ бүр тэрнээс илүү давсан тийм сайхан туршлага болсон байхгүй. Үнэхээр гайхалтай. Яг бол одоо авсан боловсон хүчнийгээ одоо жилдэл гэхэд одоо эхний 3 жилд бол чамайг одоо бүтэн 1 жил заавал 1 сарын одоо янз янзын мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд суулгана. За тэр Chevron компани дэлхийд даяар ажилладаг. Тэр болгон дээр нь чамайг одоо 7 хоногоор бас аваачиж дадлагжуулна, тийм ээ. Тэгээд одоо асар тийм том хөрөнгө оруулалттай, асар эрсдэлтэй тийм технологийн процессууд энэ төр явж идэг. Тэгэхэд чинь ямар ч хүний бол үндсэндээ сургадаг. Сургахтаа бол одоо тэр 40 мянган хүнтэй компани гэхэд надтай одоо тийм хүмүүстэй одоо хэрүүл хийдэг ч юм уу эсвэл одоо хүнд дээргэнгүү хандах хүн надад ерөөсө тааралдаг байхгүй тэр компани. Тэр нь надад хамгийн их гайхалтай санагдсан. Яг бол тэгээд дотроо юу гэж утсан гэхээр үндсэндээ бас тодорхой төвшний одоо мэрэгжлийн хүмүүсийг ажилд авч байгаа учраас ийм байт юм болов. Хоёр тэгвэл тэр одоо сонгон шалгуулах процедур тий 2-3 давхар ярилцлагад орж иж сонгогддог тий. Тэгээ энэ дээр бол бас хүмүүсээ сонгодог арга барил байт юм болов уу гэж бодож байлаа. Тэр утгаараа
одоо өнөөдрийг бодоход Chevron-той одоо харьцуулах компани бол одоо Rio Tinto л байна. Гэхдээ миний бодлоор бас Chevron-ы менежментийн арга барил одоо ерөнхийдөө тэр ур чадвар бол илүү байна гэж бол хэлж байгаа. Одоо ингээд салбартайхаа биелийн өвтөрч нэг өөрөөсөө уурхаач болохоор яг уурхаан салбарынхаа төдийлөн одоо нэг юм хүмүүсийн өмнө гарч ирээд идэх мөртлөө ингээд бүр дэлхийд ингээд анстай болсон хүмүүсийг ялуулах ингэж юу эхний зочин манд гэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг сая Монгол дахыг яриа сууж хахад зүгээр бид нэр ер нь аль салбарт одоо урлаг уран сайхан ч вэ. Ер нь аль салбарт ингээд юм чимээгүй мөртлөө нэг юм амар баатарлаг хүмүүс байт юм байна гэж бод сууж илаа. Тэгээд Монгол дах энэ том төслүүд дээр за газрын тосч вэ, уул уурхаач вэ, ер нь маш том хэмжээний дэлхийн хэмжээний төслүүд дээр ажиллахад та нэг яг хувь хүнээс шаарддаг гэх юм уу? Ер нь одоо сурч мэдгдсэн байх хэрэгтэй гэх юм уу? Онцлог нэг хэд хэдэн зан чанар гэх юм уу? Тэр зүйлсийг хэлж өгч яг ямар зан чанар чухал скил зан чанар гэхээс илүү одоо чадварууд яг юу хамгийн чухал байдаг вэ? Зөв гоё асуулт. Тэгэд би бас нэг юм хэлье. Тэр Колорадогийн уулуурхаан сургууль төгсөөд тэр Chevron компанид ярилцлаганд орсон. Тэгээд нэг юмд их гайхсан. Тэд нар 3-4 шатны ярилцлаганд ороход надаас ерөөс техникийн асуулт асуугаагүй. Одоо ч тэр томьёог юу гэдэг лээ. Тэгэл одоо за тэр процесс дээр одоо тэр одоо температурын тэгж өсгөхөд тэр урвал одоо яаж хурцсах вэ? Тэр чи ийм нарийн техникийн юу асуу. Би үнэхээр гайхсан. Тэд нэр юу асуусан бэ гэхээр за танд ажил дээр чинь яг ийм одоо ямар асуудлууд тулгарч ирсэн тэр асуудлуудыг яаж даван туулж ирсэн одоо тий эсвэл одоо хүний одоо харилцааны хувьд ямар одоо асуудлуудтай тулгараад тэрийг яаж одоо зөв шийдэж явсан туршлагаасаа хуваалцаач яриач гэдэг тиймэрхүү юм ярьсан байхгүй. Тэгээд тэр шалгуурт нь бол ямар ч байсан би бол тэнцсэн л бол таарж байгаа. Тэгээд цаашдаа ингээд хараад байхад тэр бүхнийг л улам төгөлдржүүлэх тийм сургалтууд яваад байсан байж байгаа. Тийм. Одоо жишээлбэл хүнээс ингээд сайн талыг харах. Одоо билээ тий. Одоо жишээлбэл ингээд уулуурхаан ч юм уу нефтийн талбай дээр ингээд одоо инженер хүн гараад алхахад тэнцээ бол ингээд мэрэгжлийн ажилтнууд ажиллаж шүү дээ. Одоо ч ингээл өрөмдлөг хийж байна. Эсвэл одоо гагнуур энэ төр явж маш өндөр түвшний тий. Тэгэхэд би инженер хүний хувьд очиод тэнд бас хамаагүй заавар өгөх бол боломжгүй шүү дээ. Дундсандаа нэг дайны талбарт нэг цэв цэвэрхэн хувцастай офицер очиод одоо цэргүүд зааварлах гэдэгтэй бараг нэг адилхан тийм ээ. Тэгэхээр би нэг аюулгүй хийгдээд байгаа юм шиг ажиллагааг харах юм бол тэр ажил дээр бол хүмүүс дээр очиод ирэлдгээр төр зогсоож болно. Тэгэнгүүтээ одоо тэр одоо өөрийнхөө хэлэх гээд байгаа тэр засах гээд байгаа зүйлээ замичааны хэлэх ихтэй гэж байгаа байхгүй. Гэхдээ тэгэхээс өмнө эхлээд хоёр нэг тийм сайн ажилласныгаа тэр хүмүүст хуваалцдаг. За та нар ажиллаа ихтэй хамгаалтынхаа нүдэн шилийг зүүсэн байна. Тэ? Одоо зөв хувцас өмссөн байна. Энэ чинь өстой ямар сайн байна. Тэгээ энэ бол ихний худлаа хүнийг нөгөө өөдөнд татж байгаа тийм асуудал бол ерөөсөө биш гэдгийг бол ойлгосон. Эхлээд надад жоохон тиймэрхүү сонин санагдсан байхгүй одоо нүгэж Монголоос очсон юм ч тэ. Дандаа л нөгөө загнуулдаг тийм шууд ингээл нэг тийм яадаг орчинд байсан хүн чинь бас тэгээд тэр бас тэгээд их зүв гэдгийг нь ойлоо. Тэгээ сүүлд нь за харин юу яах юм бол энэ орчныхоо хогийг цэвэрлчээд тэгээ гагнуур хийх юм бол та нарын ажил илүү үр дүнтэй бүр их илүү үр дүнтэй болох юм байна шүү. Роберт тэгэл ярьдаг. Нэг ийм арга барилыг бол зааж исэн. Энэ арга барил бол хаанч хүчнтэй. Тэ. Тэгээ ерөнхийдөө тэр Chevron ч юм уу том компаниудын ярилцлаганд хүнээс юу хараад ирсэн бэ гэхээр энэ хүн аливаа хамт олонд орж ирэхдээ энэ хүн асуудал нэмэх нь үү, шийдэл нэмэх нь үү гэдгийг л ерөнхийдөө хардсан юм шүү. Орж ирэнгуутаа л одоо өстө замын төгжрөл гэж өстө най байхгүй гэл ярьж ивэл бас нэг дохио өгж ил гэсэн. Тэр чинь ярилцлага чи эхлэх байхад үжээ ярилцлага явж шít. Тий. Гэтэл илүү сайныг хардаг, эргийг хардаг. Дээр нь хүнд туслах хүсэлтэй хүмүүс их чухал байдаг. Тий. Очоод чи тусалчихад дараа нь тэр хүний ажил бүтээд чиний ажил ч гэсэн бүтээд явчихдаг.
Одоо англиар бол willingness to help гэж байгаа байхгүй. Нөхрийн хэрэг хөтөл өөрөө хэрэг. Тий. Тэгээд үндсэндээ тэр тэргүй нэг компанид ороод тэр компанийн үйл ажиллагаанд чи туслаад бас өөрийнхөө карьерийг хөгжүүлэх гэж явж штэ. Тэгээд яагаад хүн компанид ажилд ордгоо гэхээр тэр хувь хүн компани хоёрын одоо хандж байгаа зүг чиг тодорхой нэг хэсэг хугацаанд ч гэсэн ядахна нэгэн чигт байж иж тэр хүмүүс чинь нийлж ажилд орж байгаа штэ. Тийм ээ. Нэг хүмүүс бол нэг хүн бол заавалч нэг цалин авахын төлөө ч юм уу те. Эсвэл нөгөө компани болохоор энэ мэрэгжилтэн айгүй хямдаар ажилд авч ийн гэдэг утгаараа ч юм уу сонгож байгаа асуудал бол биш баг. Тэгэхээр урт удаан хугацаанд ихийг бүтээж доктортой ажиллах тийм хүсэлтэй байдаг. Тий. Тэгэхээр хамгийн гол зүйл нь бол хүнлэл байх юм бол уул уурхайн салбарын бүх ажил тэнцэнэ гэж хэллээ. Тий. Зөв. Баярлалаа Майк. Зүгээр. Гоё ярилт байна. За тэгээд ер нь одоо таны ингэ мэрэгжил эрдэс баялагын эдийн засагч гэдэг мэрэгжил байгаа. Тэгэхээр би одоо энэ нийтлэг нэг сонсогдоод байдаг мэрэгжил биш байгаа. Тэгэхээр өргөн сонсогдож. Тэгэхээр энэ тэзүүгийн төвчний мэрэгжил юм уу? Эсвэл одоо операшн байх шаардлагатай юм уу? Илүү эсвэл стратеги тактикийн боловсруулах хэрэгтэй юм уу? Ер нь Монголд одоо таны мэрэгжилтэй аль одоо яаманд ч гэдэг юм уу? Аль компанид төлөх үү? Аль төвшөнд нь ажиллах хэрэгтэй уул уурхай. Та нэг мэрэгчлээ нэг тайлбарлаад өгч. Зөв. 8 настай хүүхдэж ойлгохоор хэлээд өгөөч гэдэг шиг тийм. Тийм боломжтой байх хэвээр. Эрдэс баялагын эдийн мэрэгчлийг эзэмшсэн хүний хувьд. Тэгээ яг хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь эрдэс баялаг, нөгөөд нь эдийн засаг гэж. За ерөнхий эдийн засаг маань мэдээч хэрэг гол төлөв нөгөө микро, макро эдийн засаг тэгэл маркетинг тий борлуулалт энэ төрөл тиймэрхүү юмд бол анхаардаг. Санхүү финанс гэдээ бас явцдаг. Тэгээ эдийн засагч болоод эсвэл одоо MBA хамгаалаад ч юм уу ерөнхийдөө аль салбарт ажиллаж болдог. Яг манай уул уурхайн буюу эрдэс баялагын эдийн засагч маань илүү тийм эрдэс баялагын аж үйлдвэрийн одоо бодлого боловсруулалт илүү бас анхаардаг. Бас нэг хоёр дахь чухал салбар нь болохоор нөгөө econometrics гэдэг арга барил байдаг. Эдийн засгийн одоо тооцооллын аргуудыг хэрэглэж төлөвлөлтөд их хэрэгэлдэг тийм ээ. Тэгэхээр бол энэ утгаараа болохоор бас эрдэсийн эдийн засгч нар чинь бас альва юм оператор компаниудад одоо янз янзын одоо уул уурхай ч юм уу газрын тосны олборлолтын нэг үйлдвэрлэлийг сайжруулах оптимизац хийх ч юм уу. Тэгээ иймэрхүү чиглэлүүдээр бас ажиллаж болдог. Гэхдээ маш чухал үүрэг нь бол бас энэ аюугаа түрүүн ярьсан нэг эрдэсийн бүтээгдэхүүнийг одоо ирээдүйн зах зээлд борлуулах те futures trading, options trading гэдэг иймэрхүү бас тийм эрдэсийн зах зээлд бол бас нэлээд одоо чухал үүрэг гүйцэтгэх тэгэл мэрэгжилтэй. Ер нь бол хамгийн гол үүрэг нь бол одоо энэ сургуулийг энэ эрдэс баялагын эдийн засгчаар төгсөөд ер нь хаана ажиллаж байна гэдгийг харах юм бол жишээл Америкт бол одоо тэр Америкийн холбогдох одоо уул уурхай эсвэл одоо газрын тосны чиглэлийн нөгөө яам агентлагуудад маш их ажилд ордог. Мөн одоо жишээлбэл том банкуд одоо Credit Suisse ч байна уу те одоо дэлхийн томоохон нөгөө банк санхүүгийн байгууллагуудад бас юм аналистаар бас их ажилд ордог. Яг нь цаадвал чинь дандаа уул уурхайн төсөлд бол тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулдаг. Тийм. Тэгээд бас хөрөнгө оруулалтын фондууд бол сангууд бас манай мэрэгжлийнхнийг бол маш их ажилд авдаг. Яг бол бас дахиад л тэр том мега төслүүдэд эсэлттэй хөрөнгө оруулалт хийхтэй. Яг ийм эрдэс баялагын салбараар бас жоох дагнсан эдийн засгч нараас саналыг бас авах мэдээж хэрэг шаардлагатай бол байдаг тийм. Тэгээ ингээд тайлбарлахад бол товчхондоо бол нэг юм цаа нэг юм л юм да. Одоо Биливтер нөгөө нэг сая хэд хоногийн өмнө яг ийм одоо подкаст яг уурхачин подкаст гэдэг нэртэй ярилцлагын одоо юм контент хийх гэж байгаа гэдгээ танилцуулах нэг тийм контент хийсэн юм байна. Одоо интро маяг юм юм да. Тэгээ тэрэн дээр бид бас өөрсдийнхөө Били чи ер нь Монголын уул уурхайг юу гэж бодож байна? Одоо ер нь ямар хөө гэж бодож байна гэл Били надаас бол ингэж явсан. Тэгээ энэ их чухал асуулт юм шиг санагдсан мөн л дах. Ер нь яг өнөөгийн Монголын уул уурхайн нөхцөл байдал гэдэг юм уу? Ямар хөө та яг уул уурхайн бүр эксперт мэрэгжилтүүнийхөө ер нь таны одоо
санаанд хурж байгаа юу? Цаашдаа Монголын уул уурхайн салбарын хөгжил ер нь ямар хөө байх бол гэж та боддог вэ? Мэргэжилтүүнийхээ хувьд. Одоо яг ингээл зарим нь ингээл болж үтж байна гээл тэгж зарим нь болохгүй байна гээл тэгж байгаа шүү дээ. Нэг юм хоёр талтай байгаад байгаа. Энэ тал дээр гэсэн үг. За яг уул уурхайн салбар маань бол байна. Одоо жамаараа бол хөгжөөд бол явж байна. Одоо манай улсын хувьд бол маш чухал салбар гэдэг нь бол ойлгомжтой болцсон. Ер нь жилээс жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аас 40% гаргаж байгаа. Нийт Монгол улсын экспортын 90% бол эзэлсээр бол одоо олон жил болж байна. Тэгэхээр асар чухал үүрэгтэй. Энэ уул уурхайн орлого бол манай эдийн засгийг бол үнэхээр бүхлээр нь тодорхойлж байгаа. Нөгөө талаасаа бас энэ их бүтээмжийг гаргаж байгаа мөртлөө уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо бол нийт одоо ажиллаж байгаа хүмүүсийн 5-аас 6% хэлбэлцдэг. Тий, ийм байгаа. Тэгэхээр ер нь бол уул уурхайн салбарын хөгжил бол манайд бол тодорхой төвшөнд явж байна. За компани бол бас янз байна, тийм ээ. Жишээл Rio Tinto-тай бол ярихад бол Rio Tinto-г авч үзэхэд бол дэчэрэг олон улсын хэмжээний туршлагатай оператор одоо бүхий л төвшөнд бол тэд нар бол дэлхийн хэмжээний одоо world class төвшөнд бол үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд бол жижиг дунд маягийн уурхайн компаниуд бол уулуурхайн компаниуд ажиллаж байна, тийм ээ. Тий. За тэдний байдал бол бас нэг тодорхой төвшөнд байгаа. Төрийн өмчийн томоохон одоо Эрдэнэт одоо Багнуур тий Эрдэнэс 5-7 гэх мэт том уурхайнууд байна. Тэдний хөгжлийн төвшин нь бол бас хөгжиж л байна. Гэхдээ бол ер нь бол харвас бас сайжруулах боломжтой бол гэж боддог. Тэгээд цаашдаа бол энэ манад одоо олборлож байгаа нүүрс, за коксын ч нүүрс байна уу, эрчим хүчний ч нүүрс байна уу, зэсийн хэрэглээ бол олон ихсэх юм байна. Тэгэхээр бол манай уул уурхай бол хөгжих ёстой. Одоо тэгэхээр бол ирэх одоо 5-аас 10 20 жилд бол магадгүй дахиад нэг оюутлогоо хэмжээтэй биш юм а гэхэд оюутлогоо үйлдвэртэй төгөхөц хэмжээний бас зэсийн уурхайнууд бол нэмэгдэх бах. Нүүрсний олборлолт бол цаашдаа үргэлжлэх ёстой. Коксын нүүрсийг бол одоохондоо бүрэн орлуулж болж чадаагүй байгаа. Янз янзын технологиуд гарч ирсэн. Европт ялангуяа. Гэхдээ бас л хязгаарлагдмал байгаа. Одоо байгалийн хий энэ хангамж нь үнэн хүртэл одоо өндөр үнэтэй болцсон учраас тэр угаасаа энэ технологийн өөрчлөлт чинь ингээд нэг шөнийн дотор болчдөг. Тодорхой ингээд хугацаагаар явагддаг. Тэгээд газрын ховор элементүүд байна. За манад бол бас ураны нөөц бол тодорхой хэмжээнд байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд бол үйлдвэрлэл явагдаж эхэллээ. За энэ дээр дөрөөлөд бол цаашдаа бас одоо эрчим хүчний салбарт дэлхийн эрчим хүчний салбарт маш чухал байгаа. Ураны үйлдвэрлэл бол бас нэлээд хайгуул олборлолт нь бас ихсэх байх гэж ер нь бодож байна. Тэгээд дэчэрэг алт одоо мөнгө, за тэгээд бусад одоо цайр гэх мэтлэн эрдэсийн олборлолтууд бол ер нь нэмэгдэх байх. Тэгээд яг бидний нөгөө төр засгаас ч гэсэн одоо бол ингээд төлөвлөж байна, тийм ээ. Одоо жишээлбэл зөвхөн зэсийн баяжмал ингээд 20% та ч юм 23% та баяжмал гаргаж ирснээс энийгээ ер нь одоо зэс болгоод тэгээ 99% та тэгээ 99% та катодын зэс болгоод ингээд гаргая гэдэг. Тэгээ энэ бол ганц Монголд биш дэлхийд даяар явж байгаа хандлага байхгүй. Одоо жишээл Индонезийн засгийн газар 3 жилийн өмнө илүү зэсийг ерөөсөө баяжмлаар гаргахгүй гэж жишээл хууль гаргаж байгаа ч гэдэг. Тэгэл ирэнгуут чинь нөгөө компаниуд чинь бас эхлээ сандарч байгаа байхгүй. Яаж тий одоо бид нар ч тэгээд одоо яах юм бэ? Хичнээн цаг хугацаа шаардлагатай шүү дээ. Маш их хөрөнгө оруулалт орно гэл. Тийм л гэж байна. Тэгээд л нэгэн тал шийдвэр гарцсан бол тэгээд тэрийг хэрэгжүүлэхийн төлөө компаниуд нь явж байна шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь яг хоёр талтай. Өнөөдрийн байдлаар ингээ харахаар нөгөө зэсийг баяжмлаар нь худалдаалах эсвэл нөгөө улаан зэс болгочоод зарах
хоёрын үнийн ялгаа бол их ойрхон болчиход байгаа. Тий. Тэгэхээр ойрхон гэдэг нь хол зүрэг үгс. хол зүрэг Оо тийм үү. болчиход байна. Тэгэхээр одоо эн чинь бас хэлбэлцдэг л одоо Тийм байна. тий. Одоо зарим жилүүдэд бол одоо тэр боловсруулалтын одоо зардал бол өсдөг. Одоо жишээлбэл зэсийн хэрэгцээ ихсээд тийм үү олборлолт энэ төр одоо багассан байх үед ч юм уу магадгүй тэр нөгөө refining cost refining margin гэдэг цэвэршүүлэх одоо нөгөө ашигаа нэмэн штэ нөгөө үйлдвэрүүд чинь тийм. Тэгээд эсвэл тэгээд ингээд хүчин чадлантаа ажиллаж чадахгүй байх нөхцөлд бол нөгөөдөл чинь зардлаа бууруулна штэ. Бараг үнгүй шахал одоо боловсруулад явж явах чинь үйлдвэрээ зогсоочих юм бол тээ. Тэгээд яг энэ зах зээлийнхаа нөгөө энэ циклүүдийг айгүй мэдрэх хэрэгтэй. Энэ утгаараа бол улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань бол энэ нөгөө мэрэгжлийн хүмүүсээс нөгөө зөвлөгөө авч явах хэрэгтэй бол гэж бодож байгаа юм л да. Тэгээд нэг хүнээс л биш хэл та зүгээр салбарын улсуудаас нь бол зөвлөгөө аваад яг ийм том одоо асар их капитал шаардсан шийдвэр гаргахтаа бас энэ нөгөө зах зээлийн нөгөө хандлагуудыг бас харж явах хэрэгтэй. Яг гоо жишээлбэл яг 12 онд их сонин зүйл болсон. Яг оюутлогоо бүтээн байгуулалт 10 онд эхлээд 11, 12, 13 онд ингээд барилгын ажил бол өстой оргил зэгтээ үрж илаа шүү дээ. Тэгэхэд чинь нөгөө 2008, 9 онд нөгөө хямраад бүр ингээд болохоо утсан байсан Улаанбаатар хотын эдийн засаг ингээд сэргэж эхэлсэн байдаг байхгүй. Хүм болгоо ирдэг шүү тий. Тэгээд даашаа бүр ингээд харах юм бол хүүхдийн төрөл төртөл өссөн байт юм бэл. Би нэг бол судлаач хүмүүс бас сонирхож харж ялаа л да. Тэгэхээр яг тэгэхээр нөгөө энэ хүмүүст итгэл төрж исэн байх гэж бодож байгаа байхгүй. Одоо ирээдүйдээ итгэл нэрээ өндөр болоод ч юм уу тэгж исэн байж магадгүй. Тэр хүүхдийн төрөлтэй хувьд бол тийм. Зүгээр хамгийн гол юм 12, 13 оны цаг дээр чинь оюутлогоо төсөл яваад л бас харамгтай гайл төслийн сураг гарч ирээд л Эрдэнэс 5 толгой хөдлөөд л одоо тэр баруун аймагуудад нөгөө төмрийн хөдрийг олборлож эхлэв л тийм. За тэгэл макийн цагаан сувгаа ашиглалтад оруулах гал ч юм уу те. Ингээл яригадад эхлэхэд ерөөсөө нөгөө би бол шууд ойлгосон. Инженерүүд мань хөрөлцөхэй болох юм байна гэж. Манай залуучуудын цалин өсөх юм байна гэж бодож байгаа хгүй. За тэгээд ер нь Монгол бол ер нь бараг л сайхан болчлоо доо. Тэгээд нөгөө ажил төрөл авахын тулд одоо аль нэгэн хүнд хахуул махуул өгдөг үе бол өнгөрөх юм байна да гэж гин бодож илаа. Тэгээд яг тэр үед яг гэхээр 13 4 оны үед чинь нөгөө дэлхийд даяараа нөгөө жоохон эдийн засгийн хямрал бас үргэлжлээд. Тэгээд үндсэндээ уулуурхаан конъюнктур үндэс нь бол жоохон унаад. Тэгээд хөрөнгө оруулагч нар ингээд төдөлж эхэлсэн байхгүй. За яг одоо яах вэ? Хөрөнгө оруулах уу болох уу гэдэг дээрээ зогсож исэн чинь манайхан нөгөө оюутлогын амжилтан дээрээ дөрөөлөд хитрхий жоохон нөгөө одоо эрт баярлаад гэх юм уу те. Нөгөө бодлого төлөвлөгч нар маань үндсэндээ тэгэл тэр стратеги ордын тухай хууль энэ төр гэдэл гаргаж ирсэн. Тэгээ мэдээч хэрэг яг нөгөө хашаан дээр ингээд аль тал руу өсрөхөө ингээд бодож исэн хөрөнгө оруулагч нар чи бүгдээрээ яваад өгсөн байхгүй Монголоос. Тэгээд яасан гэхэлэр нөгөө инженерүүд маань тэгээ хоёр л сонголттой байлцсан. Нэг бол оюутлогоод ажил, нэг бол одоо тавантлогоо ч юм уу. Тий. Тэгээ барилгын төслүүд бол зогсоод Улаанбаатар хотод бол ерөөсөө энэ Шангрилагийн барилга явж байлаа. За Нубиа гэдэг одоо шинэ нисэх онгоцны буудлын төсөл явсан. За тэгээд ингээд оюутлогоо төслийн нөгөө бас 2 дугаар үе шатны ажлыг бас төр зогсоодсон байсан. За тэгээд нөгөө барилгачд маань үндсэндээ бол ингээд ажилгүй шахав болж исэн байхгүй. Тий. Тэгээ энийг бол тухайдаа тухайн үедээ нөгөө төр засагч нь том нөгөө их хаадуудынхаа нэрээр ирсэн том бондууд гаргаж ирсэн байхгүй. Тэгээ энд бол нөгөө асар их нөгөө өөртөө ихтэй болоод тэгээ одоо үндсэндээ манай эдийн засаг тодорхой хэмжээгээр өрөнд болж ирсэн байхгүй. Тэгээ тэр 5 миллиард долларын бонд босгочоод тэрийг яг юунд зарцуулахаа ч ер нь мдээгүй үйж явах та бонд босгосон байдаг. Тэгээд хөрөнгө оруулалтын хурал мурал дээр бол манай засгийн газрын төлөвлөгч нар гарч ирээд бид нар 5 миллиардын бонд зарлахад биднэрт 10 миллиардыг жигсааж байна гэж. Бахархалтайгаар одоо мэдэгдэжсэн. Тэр үед бол бас жоохон төгшөртэй санагдаж байлаа. Тэгээ бид тэр хуралд оролцоод
оюутлах руугаа буцаж очиод ажил дээр очиод сэхтэр буучаад биелийн намайг бас тусч авч ирсэн яг нэг. Тэгээ явж байхдаа би жоо гонигтай байсан. Тэгээд биелийн энэ түүхийг ярьж исэн. Нөгөө одоо жишээлбэл нөгөө Эдуардо Галиано гэдэг нэг зохиолчийн бичсэн ном байдаг байхгүй. Нөгөө Латин Америкийн одоо цусаар урсж буй Латин Америк гэдэг нэртэй юм. Bleeding Veins of Latin America гэдэг ном бичсэн байдаг. Тэр хүн болохоор яг энэ одоо ресурс национализм буюу те энэ тухай бас бичижсэн. Гэхдээ тэр хүний гол санаа чинь бол үндсэндээ энэ Латин Америкийн орнуудыг одоо Хойд Америк буюу Европын одоо өндөр хөгжингөө орнууд бол ингээд цэвэр түүхийн эдийн их усэр болгож одоо дэндүү их одоо ашиглаж одоо хохирож байна гэдэг тэр санааг илтгэсэн байдаг байхгүй. Тэр нэг сарын дотор бичсэн гэж тэр хүн. Гэхдээ тэрийг уншихад одоо болтол тэр зарим зүйл нь бол хүчин төгөлдөр одоо Монголд уурхачин залуучууд маань болдог бол тэр номыг бас олж уншаасаа гэж бол бодож байна. Тийм ээ. Bleeding Veins of Latin America. Тэгээд нэг онцлогтой зүйл бол нөгөө Венесуэлийн ерөнхийлөгч амьд ахуйда Обама ерөнхийлөгч тэр номыг олон нийтийн өмнө гэж бэлэг тэмдэг болгож бэлгэлж ирсэн гэж. Тий. Тэгээд тэр нь бол нэлээд шуугж ирсэн те. Тэгээд ягаад гэвэл ухаанда Венесуэлч нь одоо нефтийнхаа ажилтнуудыг бол 90-ад оны сүүлээр бол бүрэн хувьчлагдсан байсныг эргээд одоо национализац буюу одоо төрийнхөө мэдлэлт бол авч эхэлсэн байдаг байхгүй. Тэр нь бас өөрийн гэсэн бас учиртай. Тэгээд бол яг нэг тийм түүх болж исэн байдаг. Тэр нөө баялагын сургаар ингээд өрөнд өрөх явдал маш их тохиолддог. Тэгээд яг эрдэсийн эдийн засгч нарын судалдаг бас нэг зүйл бол одоо энэ нөгөө баялагын хараалын талаар бол нэлээд судалдаг. Баялагын хараал гэдэг бол яг юу гэхээр бол ялангуяа хөгжиж байгаа орнуудад тохиолддог тийм зовлон гэх юм уу. Одоо маш их байгалийн баялагтай байдаг нэг талаасаа. Тэр утгаараа тэр улс орн бол сайхан хөгжөөд ингээ явчихмаар байдаг. Гэтэл бол тэр нэргээд дандаа маш их том өрөнд орсон. Тэр баялагын хуваарлалт бол маш их гажуу, маш их одоо тийм цөөн тооны баячууд үүсдэг. Нийтээр хэлэхдээ ядуурдаг. Тэр ийм процесс явагддаг байхгүй. Тэгээ энэ яг юунаас болд юм бэ? Гэхлээр одоо энэ эрдэсийн эдийн засгч нар энэ талаар бол судалдаг. Тэгээ би бас сайхан завшаантай Колорадогийн уулуурхан сургууль сурж байхдаа доктор Родрик Эгерт гэдэг багштай хамт яг энэ чиглэлийн судалгаанд бол бичлэн оролцож байлаа. Тэгээ үндсэндээ дэлхийн одоо 190-д орн байлаа гэхэд 100 бараг 20-д орны эдийн засгийн үзүүлэлтүүдийг судалж байлаа. Тэр нь болохоор Аз Африкийн одоо ядуу буурай хөгжиж байгаа одоо манай Монгол шиг зарим далаад бас гарцгүй. Тэгээд бас тийм ширүүхэн одоо дайн байлдантай тийм хөршүүттэй ч юм уу. Тэдний эдийн засгийг болсон гэж харьцуулж үзэж ирсэн байхгүй. Тэгээд яг хөө баялагын эдийн засаг баялагын хараал гэдэг зүйл бол байдаг. Яг тохиолддог. Тэр нь бас юунаас болж ирэхлээр ерөнхийдөө засаглал сулвтар улсуудад их тохиолдсон байна. Түүнээс бол одоо байгалийн баялагтай байна гэдэг бол ерөөсөө хараал биш. Энэ бол том боломж гэдэг бол харагдсан байхгүй. Яг тэгвэл тэр Африкийн орнуудын тэр Чад энтрээс эхлүүлэл бүгдийг ингээд судлахад тодорхой хэмжээний байгалийн баялаг нээгээд тэрийг боловсруулж эхлээд одоо ихэнхийг гадаад гаргаад тэр тухайн оронд нь эдийн баг юм үлдэж байгаа ч гэсэн тэр улс орнуудын одоо чухал үзүүлэлтүүд байгаа нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүн ногдох те дээр нь тэр нөгөө импортын одоо төлбөрийн тэнцлийн одоо дүнгууд байна. Дээр нь хүний хөгжлийн индекс энэ. Эднэр бол одоо юучгүй өгөөгүй одоо нөгөө ядуу орнуудын хаажууд хамаагүй өндөр байсан. Нүүр талаас энэ баялагын харал гэж овшоо байх ёсгүй зүйл баггүй уул нь. Одоо жишээлбэл манай Монголд Эрдэнтийг нээгээд Эрдэнтийн үйлдвэр ашиглалтанд орлоо шүү дээ. Монгол баялагын харал болоогүй үст.
Яагаад гэдэг асуулт гарч байгаа. Тэгэхэд яг засаглал байсан. За магадгүй одоо өнөөдөр хэлдэг хүмүүс хэлдэг тоталитар дэглэмтэй ийм хатуу засаглал байсан учраас тэгсэн байх гэж хэлж болно. Гэхдээ тэм ч байсан ямар ч байсан тийм тэр баялагийг бол зөв одоо менежмент хийгээд хүртээ эмчтэй тэр нь тэгээд бас уул уурхаагаа дэмжих салбаруудыг бас зэрэг хөгжүүлээд явсан ийм сайхан түүх болсон гэдгийг бол нотолж байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ баялагын хараалын тухай үргэлжлүүлээд ярихад одоо жишээл Голланд өвчин гэдэг бас хэрдэг. Бас зарим хүмүүс болохоор Голланд өвчин баялагын хараал хоёр чинь үндсэндээ яг нэг ухтун гэж ойлгодог. Гэтэ Голланд өвчин бол энэ баялагын хараал гэдэг том сэдвийн доторх бас нэг хэсэг нь байхгүй. Яг гэвэл жишээлбэл энэ өндөр хөгжилтэй одоо Нидерланд яг ийм асуудалд орж исэн байхгүй. 60-70-аад онд асар их хэмжээний нөгөө байгалийн хийн нөөц олдоод тэрийг хөгжүүлсэн. Тэрнээс одоо асар их хэмжээний одоо хатуу валют орж ирсэн байхгүй. Америк доллар одоо тий. Тэгээд тэр нь яасан бэ гэсэн чинь эдийн засгийн хөөрхөн болцсон гэж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь гадны хатуу валют орж ирэх тусам тэдний үндэсний валют нь чангарсан байна. Нэг бодлын бас баярлалаа шүү дээ зүйл. Нөгөө талаас нөгөө гаднаас тэднийхээс юм худалдаж авах гэж ирсэн улсуудад нөгөө тэдний одоо чи илүү их доллар зарж тэдний мөнгөөр тэр бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр үнэ нь өссөн байхгүй долларын хэмжээнд. Тэнгууд тэдний нөгөө дотоодын нөгөө бусад бүтээлч ажилтнууд нь хохирсон. Тэгээд энийг болохоор Голланд өвчин гэж нэрлэсэн байхгүй. За өнөөдрийн манай Монголын нөхцөлд бол баялагын хараал бол яг тодорхой хэмжээр илэрж байна. Энэ валютын одоо чангаралт ч юм уу те энэ нь бол арай бага түвшинд илэрч байгаа. Тэгээд манад бол угаасаа нэг сүйтгэд байх тийм дотоодын аж үйлдвэрлэл бол угаасаа байхгүй болцсон байсан. Зүгээр ерөнхийдөө нөгөө энэ орж ирж байгаа уул уурхаас орж ирж байгаа энэ баялагын одоо хоёр дахь дахин хуваарлтын төлөө тэмцэл бол одоо хурц өрнж энэний төлөө бол маш олон одоо намууд дарга нар те цүнх баригч нартайгаа бол өрсөлдөж байгаа байдал нь бол баялагын хараалын нэг тод илэрл мөн. Тэгээ энэ нь бол яг өнөөдөр бас тодорхой хэмжээр болж байна. Нөгөө талаасаа бол бас нөгөө нийт ажиллаж байгаа хүмүүсийн 6% нь бол уул уурхаагаар дамжуулаад одоо аж амьдралаа залгуулж явж байна. Тэ? Тэгэхээр энэ бол одоо уул уурхай салбар маань байх ч болно. Тэгээ үнээс хойш бол судлам сайжрах болоосоо л гэж би бодож байна да. Баялагын хараал гэдэг энийг та сая мөнгөлдөх маш сайхан тайлбарлалаа. Хүмүүс болохоор яг нэг шууд утгаар нэг юм баялаг ихтэй газар нэг юм те хараалж дагматдаг гэсэн байдлаар ойлгох хүмүүс ус ялч байт юм л. Нөгөө дөрөв чинь болохоор саяны товчондоо ерөөсөө засаглал муутай байснаас гарч байгаа сүрэг үр дагаврууд гэж ойлгочлох уу? Мөн. Ерөөсөө тийм үү? Тий. Тэгээ энэ тухай та нөгөө урхачин залуучуудаа бас илүү сайхан танилцъя гэвэл юу Collier гэдэг одоо багшийн бичсэн Ёроолын тэр бум гэдэг ном байгаа. Bottom Billion. Хамгийн гоё юм нь энэ ном бас монгол хэлэнд орчуулагдсан. Тийм үү? Тий. Тэгээд энэ одоо ухаандаа дэлхийд одоо 7 миллиард хүн амьдарч байлаа гэхэд яг энэ Ёроолд нь одоо хөгжлөөр хамгийн буураа хамгийн ядуу амьдарч байгаа миллиард буюу тэр бүм хүний тухай ном баггүй юу. Энийг бол миний профессор Доол гэдэг профессорыг би одоо оюутлахад ажиллаж байхдаа 12 онд өөрийнхөө зардлаар Монголдо орж авчираад нэг өвлийн хүүтэнд бид нэг эрдэс байлгийн эдийн засгийн семинар зохион байгуулжлаа. Одоо би ч ухаандаа тэнд ажиллаж сурж ирчээд бас эргээд Монголдо бас нэг мэдлэгээсээ хуваалцах бас нэг орлогоодын нэг байсан юм л да. Тэгэхэд тэр багш маань надад тэр нэг өөрийнхөө уншаад дуусгасан нэг копига пад гэл өгсөн байхгүй. Тэгээд тэрийг би ерөөсөө оройдоо уншиж эхлээл өглөө хүртэл уншсан гэж. Яг бол Ёроолын тэр бум гэдэг ном юм бүртлөө миний төрлөх Монголын тухай бүр яг бичсэн ном байсан гэж бодсон гэж. Ямар учраас тэгж бодсныг залуучууд манд өөрсдөө уншаарай гэж хүсэж байна. Маш сонирхолтой ном шүү дээ. Гайхамшигтай. Тэгэхээр их сонирхолтой нь бас би тэгж уншичаад Collier багш руу
бүр уцаар ярьж байгаа Монголоос. Лондон руу уцаар ярьж байгаа. Англи руу гэсэн. Таны номыг орчуулах эрхийг өгнө гэж. Ухаанд бас нэг жоохон соён гэгэрэл хэллийх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь манай хүн намайг бүр үнэхээр гайхшуулсан юм. Тэр чинь 12 оны байдлахгүй. Монгол хэлэнд үжээ орчуулагдсан. Оо, бүр тухайд орчуулагдсан байгаад тэгээд бүр ингээд номын төгрүүдэд ингээд тавигдсан байдаг. Тэгээ би хангуул нэг ширхгийг олж чадаагүй. Тэгээ би нэг гайхсан юм монголч болох юм шиг удаан заргадаг байсан үе шүү дээ бас тухайд. Тэгэхээр магадгүй нэг хэсэг хүмүүс бөөндж аваад одоо номын сан тараас юм уу эсвэл шатаацсан ч юм уу за бүгд орчуулагдсан боловч одоо зах зээл дээр байхгүй тий. Яг энийг тэр номыг уншсан хүн бол өнөөдрийн энэ байдлыг бол айгүй бас харна. Харьцуулж үзэн шүү. Хайж үзэхээр интернетээс хайж үзэхээр юм байна тий. Одоо нэг номын дэлгүүрч бас онлайн болцсон бас хитайхан болцсон байна. Ярилцлагаа би таны хэлж байгаа номнуудаас тэмдэглэж аваад л сонирхолтой. Би нэг 3-4 ном бас санд болгоно. Одоо ном ирсэн дээр миний үзэл баримтлалд одоо томоохон нөлөө үзүүлсэн номнуудаас би хуваалцмаар байна. Яг бол хэдийгээр энэ нийт ажиллаж байгаа хүн амын 6% эзэлж байгаа урхачд боловч бид нар энэ улс оронд орж байгаа орлогынхаа хэмжээгээр бол дэндүү их өрг гүйцэтгэж байгаа юм. Гэсэн мөртлөө бол тодорхой хэмжээгээр бас атаарх болдог, адлуулдаг тий үл ойлголцолтой байдаг. Тийм ээ. Тий, адлуулдаг гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Тэгээ сая би бас билетээ ярьжсэн. Нөгөө би чинь бас уул уурхай салбарт ажиллаад нэлээд хэдэн жил болж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс зарим нэг загнаад уурлаад байгаа. За. Тий. Тэр чиний баяжж байгаа жаав маа гэж байгаа юм шиг тэгж хэлсэн хүртэл байгаа шнаа. Чи яаж 10 өрөө байртай 5 их нэртэй болж өгч гэж байгаа шиг. Одоо төнгөтэй зарагдсан л дээ. Тийм үү. Та ном ярьсан дээр нөгөө нэг мөсөн одоо гоё санал болгох номнуудаа ерөнхий агуулгын яриад тэгээ тий. За тэгээ бас яг л Коллергуан номны дараа аюул чухал ном гарсан. Тэгээд бас бид нар их азтай нэг бодлын сайхан арчил бас тодорхой хэмжээгээр хөгжсөн улсын хувьд бол тэр Михаил Клима гэдэг нэг Чехийн нэг судлаач байдаг. Тэр хүн бол бүр Монголд бүр хөрөлцөн ирж өөрийнхөө номны тухай лекц уншиж ирсэн. За тэр хүний номыг унших юм бол бас л яг манай Монголын өнөөгийн байдлыг бол ерөөсө 100% дүрсэлсэн байдаг. Тэр нь болохоор одоо тоталитар дэглэмээс гажуудсан арчил руу шилжсэн гэдэг нэртэй тийм жоо урт нэртэй ном л доо. Тэгээд энэ болохоор хүн болохоор юу гэж тайлбарласан гэхээр өөрөө судлаач хүн учраас бас нөгөө манай Монгол шиг одоо социалист лагерын одоо Чех улсад одоо амьдарч байгаа хүний хувьд бол энэ зүүн Европын социалист орнуудын тэр нөгөө социализмаас одоо капитализм руу шилжилтийн үеийг бол маш сайн судалсан байдаг байхгүй. Тэгээд үндсэндээ ер нь бол дунджаар 10-аас 20 жил болж иж тэр шилжилт бол харьцангуй гайгүй болоод тэгвэл ерөнхийдөө тэр социализмаас капитализм руу шилжих үед бол тийм одоо олон улсын тэр гадаадын нөгөө валютын сан энтрийн шахалтаар маш түргэн тийм нөгөө улсын үйлдвэрүүдийн хөвчлөл явагдсан байна. Тэр хөвчлөлийн явцад бол бас жоохон завхрал явсан. Тэрний яасан гэхээр одоо томоохон улсын үйлдвэрүүдийг бол яг тэр нөгөө мэдээлэлд ойрхон хэлхээ холбоотой хүмүүс бол ингээд маш тийм сэргэлэн аргаар ховжилж аваад үндсэндээ одоо үндэсний баялагийг бол ингээд цөөхөн хүний гарт ингээд хуваарлсан байдаг. За тэрнээс явсаар хагаад хэдийгээр ингээд нөгөө арчилсан үндсэн хуультай тийм шин сайхан нөгөө арчилсан улсууд үүссэн боловч тэр арчлал нь бол ингээд жилээс жилд одоо нөгөө шүд хорхотж байгаа юм шиг ингэж одоо муудаж гажуудаад яасан гэхэлэр үндсэндээ ийм бизнесийн их ашигын нөгөө ашигын бүлэглэлүүдэд олзлогдсон гэж одоо намууд жишээл хувьчлагдсан байх ч тийм үү. Тэгээд энэ нь болохоор ингээд бас нөгөө эргэтгэж байдлыг бол улам даймжруулад тэгээд яваад исэн. Тэгээд үндсэндээ нөгөө парламентэд сонгогдож байгаа хүмүүс бол үндсэндээ бас нөгөө яг тэр сэлжилтийн үед бол солигддог байхгүй. Одоо манай Монголд бол жишээлбэл асар том нөгөө ажилчин анги байла. Инженер техникийн ажилч байлаа. Эдгээр чинь ингээд 90-ад оны ихээр бол бүгдээрээ ажилгүй болоод үндсэндээ бүхэл бүтэн аж үйлдвэрийн одоо салбар маань нурлаа шүү дээ. Тэгэхэд бүгдээрээ 8 их нь хийгээд гадаад явах нь яваад
За тэгээд нөгөө Монголын улс төрд Хингуан одоо сонгогдож одоо орсон гэхэлэр нөгөө дуучин одоо алиалагч тий одоо ерөнхийдөө бөхчүүд маань ч гэсэн орсон. Тэгээд мэдээж арт түмний хайрыг даасан л хүмүүс шүү дээ. Хүлээсэн хүмүүс орсон. Гэхдээ үндсэндээ нөгөө popularity contest буюу тийм олон танигдсан хүмүүс маань бол ингээд их хуралд ороод тэгээд тэндээсээ мэдээж хэрэг давмгаалсан намын засгийн газараа үүсгээд энэ төр аваад явсан. Тэгээд энэ явцад бол бас ухаандаа тухайн нөгөө улсын хүн ам буюу тухайн улсын хөгжилтөнд таарсан л засаг төрөө хүмүүс өөрсдөө сонгоод явсан байдаг байхгүй. Тэгээд засаглал нь нэлээд сулвтар. Тэгээд орж ирээд засаглаж байгаа хүмүүст бол тавигдах хяналт маш муу байсан байхгүй. Тийм учраас засаг руу орчих юм бол том лойвер юм уу хулгай хийж болдог. Тэр нь ингээд ямарваа нэгэн шийтгэлгүй өнгөрөөд байсан баг. За тэрийг ажигласан дарга нар буюу намын бүлэглэлүүд чинь улам л тийшээ улаарад байсан баг. За нэг залуу бол ч хөдөөнөөс орж ирэл ч юм уу. Заавал хөдөөнөөс ч хотын хөгжиж болно л да. Би сургууль сурж яах юм бэ? Энэ даргын жолооч болох юм бол би илүү хурдан явах юм байна гэдэг явцсан процесс явцсан байхгүй. Энэ бол яг манай Монголчууд жоохон ойролцоо сонсогдож байна тий. За энэ процессыг бол клима багш бол маш сайхан тайлбарласан байдаг. Тэгээд үндсэндээ манай Монголд бол энэ бусад социалист орнуудад энэ процесс шилжилтийн процесс 10-аас 20 жил явсан байдаг. Тэгээ яасан гэхээр тэр зүүн Европод ч гэсэн тийм баахан дуучид бөхчүүд ингээд одоо боксчид парламентэд сонгогдоод тэгээд дараагийн үсээ сонгуул дээр нь ард түмэн бол дүгэлт гаргасан байдаг. Тэд нар ч нөгөө харьцангуй нөгөө үйлдвэрлэлийн хөгжил өндөртэй. Ялангуяа Чех бол тий. Тэд нар яасан гэхээр тийм өндөр боловсралтай, хариуцлагатай хүмүүсийн одоо тийм дунд одоо шат нөгөө орлогын дундаж төвшөнтэй дундаж одоо анги гэж ярьдаг шүү дээ. Тэр нь их хүчрхэг болсон байсан учраас шууд хоорондоо ойлголцсон байгаа байхгүй. За ингэж болохгүй юм байна. Тэгээд үндсэндээ нэг хэсэг дараагийн сургууль дээр баахан инженер энэ төр бас сонгогдсон гэж байгаа. Тий. Тэгээд тэрний дараа яасан гэхэлэр улс төрийн намууд бол том цочроонд орсон. За энэ янзаараа бол ер нь те намын институцд бол ер нь болохгүй юм байна. Тийм учраас намаа институцуудаа сайжруулахын тулд одоо зөв юмнууд хийж эхэлсэн байхгүй. Тийм ээ. Тэгээд намууд нь бас бэхжээд тэр сонгуульд оролцсон нөгөө эмч багш нар маань бас хийх ёстой үүргээ гүйцэтгэхэд явсан байдаг байхгүй. Яасан гэхэлэр тэд нар чинь тэр зөвхөн намын гишүүн болсноороо та нар энэ улсыг удирдах одоо тийм эрх үүрсэн юм бишээ. Бид нар ч гэсэн чадна гэдгийг бас жоохон мэдрүүлсэн. Энэ утгаараа бол би хүртэл одоо 12 оны сонгуульд оролцож байна. Бишээ 20 оны. 20 он хүн намаас тий. Биш хүн намаас биш. Хүн нам социал демократ намын эвсэл нийлээд электорат эвсэл гэж байгуулагдсан байхгүй. Тэгээд би нөгөө Ганбаатар багштай уулзаад социал демократ намын гишүүн болсон юм. Тухайн үед яг тэр сонгуульд оролцохын тулд. Тэгээд яасан гэхээр миний хувьд бол энэ яг иргэний үүргээ биелүүлж байгаа гэдгийг ойлгож ирсэн. Ерөнхийдөө бол клима багшийн нөгөө зааснаар бол Монголд бол бас энэ тодорхой хэмжээний өөрчлөлт болох хугацаа нь бол бас 20 жил нь болцсон байсан. Тэ. Тийм утгаараа бас арай шинэвтер хүмүүсийг сонгох магадлал байж магадгүй горилготой орсон байхгүй. Тэгээд хөдөөгөр ингээд явахдаа ингээд нөгөө Михаил Клима багшийн номдод ярьсан тэр нөгөө клиентелизм буюу тэр эзэндээ үйлчлдэг нөгөө сонгогч нарын систем маань бүр ингээд Монголд маш гүнзгий одоо үндсээ авцсан байсан гэдгийг бол ойлгосон. Тэгээд би бол ямар ч шансгүй байсан гэдгийг бол ойлгосон байхгүй. Тэгэхээр нөгөө талаас иргэний үүрэг үзэл надтай адилхан маш олон залуучууд бас яг тэр сонгуульд оролцсон. Өөрсдийнхөө олсон шударгаар ажил хийж олсон мөнгөө бол тодорхой нөгөө төсвөр бол зарцуулаад тэгээд оролцоод явсан. Тэр тэгснээр одоо түрүүчийн сонгуульд бол 126 гишүүн болоод бас тодорхой хэмжээний залуучууд бол орж ирсэн. Одоо жишээл хүн нам жишээл бол ингээд бүлгэрээ орж ирлээ шүү дээ. Энэ бол тодорхой хэмжээний дэвшил болсон гэж бол бодоод байгаа юм л да. Гэхдээ манай энэ шилжилтийн процесс ягаад бусад орнууд шиг 10-аас 20 жил биш ингээд 30-аад жил болчихоо гэдэг асуудал гарч байгаа. Энэ нь болохоор эргээд нөгөө үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хөгжилтэй бол холбоотой гэж байгаа.
Тэгэхээр бид нар одоо ингээд хуучин шүүмжилдэг гэсэн нөгөө диалектик материализм гэж марксизм энэ чинь одоо маш сайн судалдаг байсан бүртлөө сүүлдээ бол хэрэггүй хог гэ хайсан. Гэтэл бол яг энэ үйлдвэрлэх хүчин зүйлийн хөгжил гэдэг чинь тийм ээ тийм үйлдвэрлэх анги тэр давхаргыг үүсгэж исэн бол тарж байгаа байхгүй. Тэр нөгөө эдийн засгийн нөгөө бүтцийг бүрдүүлдэг байсан байна. Өнөөдөр манай эдийн засгийг харах юм бол ингээд дийлэнх нь одоо хөдөө аж ахуйн буюу мал аж ахуйн эдийн засаг болсон. Манай сонгуулийг бол үндсэндээ одоо ухаандаа хүн амын дийлэнхийг эзэлж байгаа малчт маань шийддэг. Тий. Тэгэл ингээд улс төрчид маань ингээд жоохон л юм болохоор л одоо хуучин бол радиогоор одоо бол ингээл интернетээр фейсбүүкээр те малчид руу хандсан гой юм яриа л те. Да татвар авахгүй та нараас те. Тий. Тэгэл жоохон хайтайхан бол бид нар энэ оюутлагоос нэг $1 авчвал хуваарлан гэдэг ч юм уу. За баг би жоохон хэтрүүлж ярьж байна. Ерөнхийдөө л ийм хүү зээл мэлгэл захиал ялаа шүү дээ. Системээр явуулж байна. Тэгээд климаокс бол яг энийг бол хэлсэн байдаг байхгүй. Угаасаа нөгөө бүхий л нөгөө систем нь яг улс төрийн намуудад нөгөө үйлчилдэг. Намын тэр дарга нар нь эргээд нөгөө өөрийнхөө дэмжигч нарт үйлчилдэг юм систем ингээд тогтчихдог гэж байгаа байхгүй. Энэ нь бол системчилсэн авилгалын систем бол ингээд тогтцсон байна. За энийг өөрчлөх ганцхан арга нь бид нар дотроос өөрсдийнхөө хөгжүүлээд одоо хонд энэ бүхний тухай ойлголттой болоод тэгээд одоо маш багаар алхамаар одоо өөрчлөх юм байна. Тэгээ энд бол цаг хугацаа шаардлагатай гэдгийг бол ойлгосон. Дараагийн ном нь ямар ном? За энэ шууд климавакшийн номтой шууд холбоотой нэг бас нэг чухал ном бий. Эрик Райнерт гэдэг эдийн засагчийн бичсэн одоо ном байгаа. Тэр нь болохоор англиар бол Why Rich Countries Got Rich and Poor Countries Stay Poor. Яагаад баян орнууд яаж баяжсан? Ядуу орнууд өдөө хүртэл яагаад ядуугаараа хэврээ байгаад байна гэдгийг одоо нууцыг тайлсан ном байгаа. Тэгээ маш сонирхолтой. Энэ дээр бол бас эргээд яг миний хайртай Монголыг бол бас 100% төрөлсөн байдаг. Бүр тэр дундаа Монгол улсыг бол бүр онцгой жишээ болгож онцлог тэмдэглэсэн байдаг байхгүй. Яс тэгэхээр 80 жил хөгжүүлсэн аж үйлдвэрээ сайн дураараа нураасан орон гэж бичсэн байна. Манай Монголыг. Энэ нь бол туйлын үнэ. Одоо ч арьс ширний салбар гээд одоо тий 21 онд улс байгуулагдаад одоо 30-аад он, 40-аад он, 50-аад он, 60-аад он, 70-аад онд хөгжүүлж ирсэн энэ салбараа нэг л өдөр ингээл хайсан. Тийм ээ. Одоо би одоо 90 онд ингээд оюутан байж байгаа Оросд оюутан байсан. Нэг өвлийн амралтаар ч зуны амралтаар Монголд ирсэн чинь нөгөө зургт үзлээ. Тэгсэн манай тухайн үеийн нөгөө шинээр гарч иржсэн улс төрийн одууд маань ярьж байгаа байхгүй. Тэрний дунд одоо Баабурга ярьж байгаа. Одоо тэр бичлэгийг бол одоо үндэсний архиваас олох боломжтой болов. Баабурга бол өөрөө санджиж магадгүй санахгүй ч магадгүй. Ингэж ирсэн байхгүй. Бид нар одоо юм АК-гаар ингэж буудаад АК-ны сум нэвтрэхгүй ийм муухай хатуу одоо нэхий үйлдвэрлээд яах юм бэ гэж хүртэл ярьж ирсэн. Тэрхтэл нь ухаандаа тэр шинэ үеийн залуучуудын толгойг нэрвүүлсэн бол тарж байгаа байхгүй. Ямар ч итгэлгүй болсон. Бидний хийж байгаа бүх юм буруу. Гаднаас орж ирж байгаа зөвлөхүүд болохоор яасан гэхээр та нар бүх аж үйлдвэрээ нурааж болно. Тэргүй чөлөөт эдийн засаг. Гаднаас одоо Австралийн нэхий одоо явдаг тийм үү? Одоо гэж бид нар чинь аюу том гой зах зээлээс Оросын зах зээл ч юм уу Монголын зах зээл маань өөрөө бас чухал байна шүү дээ. Тийм хийх хэрэггүй уул уурхаагаар дагна гэж. За би одоо уул уурхайн салбараа ч муулж эхлэх гэж байна. Тэгээ яг гэвэл чи манай салбар маань бас нэг аюу онцлогтой салбар. Бас эрдэс байлгийн эдийн засагч нар бол энийг бол судалдаг. Яг тэгэхээр нөө уул уурхайн салбарын нэг онцлог нь болохоор нөгөө ердийн одоо бүтээлч үйлдвэрлэлийн салбараас нэг ялгаатай юм ийм байдаг. Жишээлбэл нэг гар утсыг нэг 100 хийх 100 мянгыг хийх хоёрын ялгаа нь юу вэ гэхээр олныг хийх тусам нэг зардал нь багасаад чиний олох ашиг нь нэмэгдчихдэг байхгүй. Ойлгосон? Манай уул уурхай үйлдвэрлэлийн нэг онцлог гэвэл жилээс жилд олборлоо чиний олборлол нэмэгдэх тусам ухаанд манай оюутлагын одоо юу ил уурхайн зэсийн агуулмж багасж байгаа шүү дээ. Билээ. Тэгээд ил уурхай бол хаагдана тийм нэг өдөр.
Тэгээ яг жилээс жилд жисэн юм уу одоо эрдэнэт чадлаа. Агуулмж нь багасна. Тэгэхээр яг хөглөө бид нар жилээс жилд илүү зардал гаргаж, илүү бага ашиг олдог. Тэгээ англиар бол diminishing rate of return гэж ярьдаг. Одоохондоо ашиг нь буурдаг аж үйлдвэрийн салбар байхгүй угаасаа. Тэгээ яг энэгээр бид нар одоо дагнах нөхцөл байдалд бол улсаараа бол ингээд орцсон байхгүй. Орсон байгаа юм. Тэгэхээр энээс бол гармаар байна. Тэгээ ядахна яах вэ бид нар энэ уул уурхайн салбар одоо жишээлбэл ингээд бид нар бол Caterpillar бол үйлдвэрлэж чадахгүй. Өнөөдөр Caterpillar-ийн нэг ковш бол ингээд 50 куб метр нэг хутгахад одоо тэр чинь бүхэл бүтэн 2 Монгол гэрийн одоо багтаамжтай объемтой тийм нэг ковш байгаа байхгүй. Тэрийг бол ажилчид ингээ хурцээр хутгах юм магадгүй 100 мянган ажилчин 100 мянган удаа хурц хутгах байсан байж магадгүй. Тэгэхээр уулуурхайн салбар бол нэг ийм капитал хөрөнгө оруулалт их шаарддаг. Тэр нь болохоор бид нар өөрсдөө хийдэг гаднаас орж ирдэг. Уурхаач нь бол Монгол байгаа. Гэхдээ нэг тийм асар их ажлын байр бол бүтээдэггүй салбар нэг талаас. Нөгөө талаас бид нар уул уурхаад үйлчлдэг энэ жижиг салбарууд ба зарим химийн бодисыг Монголдо хийгээд. Миний бол одоо сүүлийн одоо 5-10 жил ажиллаж байгаа чиглэлтэй. Эсвэл одоо зарим нөгөө туслах бүтээгдэхүүнүүдийг Монголдо хийх гэж юм. Зарим импортыг оруулах ч юм уу те. Ингэх юм бол магадгүй бид нар бас энэ уул уурхаад илүү ажлын байр бүтээх боломжтой байж магадгүй юм шиг байна л да. Тий. За баярлалаа Майк. За энэ болохоор нөгөө Эрик Райнертийн бичсэн ном шүү. Ягаад баян орн яаж баяцсан ядуучууд нь ягаад сэтгэл ядуу байгаад байгаа гэсэн утгатай юм ба шүү дээ. Тий. Тэгээд баян орнууд ч нэгдүгээрт нөгөө өөрсдөө хөгжиж байхдаа бол цаадуулч нь нүүрсээ хэрэглээ те байгаль орчин бохирдуулж ийнө гэд хамаагүй явж исэн байгаа. Гэтэл өнөөдөр манай энэ хүүтэн нөхцөлд амьдардаг энэ монголчууд маань нэг дулааны нүүрсний цахилгаан станц барих гэсэн чинь санхүүжилт өгөхгүй тий. Ягдгүй л дэлхийд даяараа нүүрсээс татгалзаж байна. Наад чинь ингээд бохир ингээд хөлмжийн хийг ихсгээд байна гэдэг. Биднэрт одоо бидний одоо нөгөө Европ түншүүд маань ч хэлж исэн үе байдаг байхгүй одоо Германы тэр байгууллагынхантай би өөрөө ч тийм юмтай тулж исэн. Тэр надад бол үнэхээр одоо дотор бол үнэхээр их бодол төрүүлж илээ. Бараг тэгээд Эрик Райнерт багш бол тэрийг бол хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөө Европ хүн тийм ээ. Тэгээд энэ бол ийм хоёр дабл стандарт бол явж байгаа гэдгийг бол харуулсан байгаа байхгүй. За тэгээд нэг 5 дахь ном байгаа маа. Тэгээд Джон Перкинс гэдэг ном ба та нар бүгдээрээ дуулсан баг. Тэр болохоор Confessions of Economic Hitman гэдэг. Эдийн засгийн алуурчны одоо номлол одоохондоо тайлгнуулах юм уу. За тийм утгатай. За энэ тухай бол та нар маш сонсон. Гэхдээ би энэ номыг бол та нар унших юм бол бас өөр талаас нь хараасаа гэж бодсон байхгүй. Тэр ном чинь санаа гол санаа нь болохоор ийм том хөгжингүү орнууд бол ийм олон улсын банкны одоо ийм олон талт нөгөө банкны системээр дамжуулаад хөгжиж байгаа орнуудыг бол дид бүтц барих нэрээр асар том өрөнд оруулаад тэгээ үндсэндээ үрийн одоо тийм урхинд аваад тэгээд дараа нь бол өөрсдийнхөө нөхцөлийг тулгадаг тухай байдаг байхгүй. Энэ бол тодорхой хэмжээгээр явсан байгаа. Гэхдээ би өнөөдөр бодож байгаа байхгүй. Манай Монгол тэр эдийн засгийн алуурч нь ирээд нэг хоёрын зэрэг цахилгаан станц барьсан байгаасаа гэдэг талаас нь бодож байгаа. Хашигнал л да. Гэхдээ бас манай сэдвтээ бас ойролцоо чухал ном гэж бодож байгаа. За номны тухай бол юм байна. За дараагийн асуулт. Би асууч гэж бодсон. Та ч Монголд бас ингээд өөрийнхөө юуг мэргэжил туршлагыг бас ингээд авчираад хөгжүүлээд алим юмыг сайжруулах гэж бас үүдсэн нэлээд шудраг бас үйл явдлууд бас болсон юм байл шүү дээ таны яриад. Тэгэхээр тэр газрын тосны үйлдвэр одоо бид нар ч одоо учиргүй бол нефт хүлээ одоо бензин хүлээгээд байгаа шүү дээ энергичүүд юм барьж байгаа тэр юунаас те тэр төслийн талаар нэг ажиллаж исэн нэг мөч байгаа даа шүү дээ тэр их содон мөч байгаа тэрийг та нэг яриад өгч бас нэг нүүрсний уурхаад бас нэг сайжруулалт хийгээд буруутсан тухай нэг энэ хоёрыг та нэг яриад өгч тэрийг бас сонирхолтой. Яг нөгөө ер нь газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл бол их олон жилийн түүхтэй юм лээ. Ер нь бол 60-аад онд монголчин өөрөө бас зүүн баянд нефт боловсруулах үйлдвэртэй байсан. Тийм Тэр гэсэн. нь болохоор нэг одоо хоногийн 10,000 баррел хавцаа жилдээ бол тэр чинь нэг 500,000 тонн юм.
авцаатын хүчин чадалтай тийм үйлдвэр байсан. Тэгээд үндсэндээ тэнд нөгөө угаасаа нефтийн нөөц нь угаасаа бага байсан. Тэгээ бас нэг үйлдвэрлэлийн осол гараад тэр үйлдвэр бол шатаад тэгээд одоо яг тэр үед нь бас нөгөө Оросын нөгөө баруун Сибирь энэ төр нөгөө томоохон нефтийн орд газрууд олдоод тэнд юушээ нефтийн нөгөө том боловсруулах үйлдвэрүүд баригдах шийдвэрүүд гараад явхад одоо манай үйлдвэрийн эдийн засгийн ач холбогдол бол багасах байсан юм байл л дээ. Тэгээд болцсон байдаг. Яг би 10 төгсөөгүй байхдаа шарга мөртийн цусланд ингээд хүүхдүүдтэй тоглож байхдаа 2 3 настайч бол ингээд хоорондоо яриад сууж байгааг сонссон байдаг. Тэр нь юу гэхээр яг л нөгөө манай Монголд бол газрын тас байдаг тийм. Одоо хөлийн цаанд хятадууд ингээд одоо манай бараг газар дор байгаа нефтийг шахаад авч байна. Энд тэргээд ярьж байгааг би тэгэхээр тухайд сонсоод бас намайг бас тэр ерөнхийдөө хийм технологичоор сурах тэр шийдвэрт бас нөлөөлсөн одоо юм яриа болж исэн байхгүй. Тэгээд би чи анх 97 онд газрын усны эрх газар ажилд орох ормогцол над дээр бол ширээн дээр жижиг зүүн баянгийн нефтээр үндэслсэн бага оврын одоо боловсруулах үйлдвэрийн төслийг бол ширээн дээр тавьж байлаа. Тэр Nesco Energy гэж жижиг Америк компани байсан. Тэдний төлөөлөгч нарын боловсруулсан төсөл байсан. Тэгээс сүүлд нь бол нэг концерныхан бас нэг тэнд бас нэг жижиг үйлдвэр барьж явсан гэдэг хөдөлтөл явж исэн. Ерөөсөө тэр 90-ад оноос хойш үргэлжилж байгаа юм сайхан мөрөөдөл واخгүй. Тэгээд 97, 8, 9 онд Тамсгийн сав газруудаа тодорхой нээлт хийгдээд нефт олсон баг. Тэгээд тэнд бол туршилтын цоонууд бол өдөрт нь 200-аас 300 баррел олборлж эхэлж ирсэн байхгүй. Тэгээд хоногийн 2000 баррел хүртэл өргөжөөд тэр үйлдвэрлэл нь. Тэгээ би чинь 2000 онд угаасаа нөгөө сургуульд явдаг. Сургуульд явсан. Тэрний дараа нөгөө Soco International гэдэг олон улсын компани маань нөгөө тэр талбайгаа одоо илүү том хөрөнгө оруулагч буюу Хятадын Петрочайнад худалдах шийдвэр гарсан байдаг байхгүй. Тэгээд явсан байдаг. За тэгээ бодолтой 2000 онд худалдсан байлаа гэхэд 2017 онд Петрочайна компани одоо 17 жилийн турш тэр дорнодын намсагт одоо асар их хөрөнгө оруулалт хийгээд асар олон 100 цооног өрөмдөж одоо тэр хоногийн олборлолтын жилийн 20,000 баррел буюу одоо түүхэндээ Монгол улс одоо жилийн 1 сая тонн нефт өөрсдөө олборлж эхэлсэн Монголдоо. За тэгээд энэ үйлдвэрлэлээс бол бас дашрамд хэлэхэд баг нөгөө Монголын засгийн газар чинь нөгөө өөртөө ногдох тос гэдэг хэлцээрийнхаа нөгөө нөхцөлийн дагуу ингээд орлогоо олдог. Тэр нь баг 100 гаруй сая доллар хүрж исэн гэж байна. Жил болгон 100 гаруй сая доллар одоо төр засгийн санд орж исэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр огт зүгээр явчаагүй тийм ээ. Тэгвэл тэр нефт бол угаасаа машинаар зөөгдөд бичгтийн бомбтор Хятадын хил рүү гараад дахид машинаар зөөгдөд дамжуулах хоолоогоор хэсэг яваад дараа нь вагон цистернд ачигдаад тэгээд эцсийн нөгөө юунда шатанда аль нэг боловсруулах үйлдвэрт очиж одоо холигдоод тэгээд бүтээгдэхүүн болж гардаг түүх байхгүй. Тэгээд байж идэл манай төр засаг маань одоо хонд жилдээ баг анх удаага түүхэндээ те одоо баг хэрглэж байгаа хэмжээний нефт бүтээгдэхүүнтэйгээ 100 болборлолтод хөрөнгөт ер нь боловсруулах үйлдвэр барья гэдэг яриа дахин өрнөсөн баг. Улсаас тэгтээ энэ удаа бол тийм ээ. Тэгээд энэ үед нь бас нөгөө эдхийн засгийн газартай ярилцлага явагдаад тэгээ 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлийн тохиролцоо зөвшөөрөгдсөн баг. Тэгээд үйлдвэр барихаар болсон. За тэгээ энэ үйлдвэрийн ажил бол одоо 17 оноос үндсэндээ эхэлсэн гэж ойлгож байгаа. Тухайн үед бол намайг нэг 2 сарын хугацаатай бол би тэр энэтхэгтэй хилцээрт бол оролцож байсан. Тэгээд яг тухайн үед бол нөгөө миний мэрэгжилтний хувьд миний байр суурь болохоор за та нар харж байгаа үстэй 20 жил болж бид нар энэ олборлолтыг 20,000 баррел хүргэсэн байна. Тийм учраас тэгээд эн чинь 20,000 баррелаас нөгөө natural decline гэдэг
нөгөө олборлолтын явцад нөгөө жилээс жил нөгөө олборлолт нөгөө дахиад л нөгөө олборлох салбарын онцлог нөөц нь багсан. нөөц нь олборлолт буурдаг. Тийм учраас энэ үйлдвэрийг бол магадгүй жилийн 500 мянган тонноор юм уу барья. Гэх юм бол магадгүй 200-аас 500 сая долларт багтааж барих хэрэгтэй. Цаг хугацаа мөнгө тий. Тэгээд маш хурдан барина. Бага уурын үйлдвэр хий. Тэгээ үлдсэн тэр 500 саяар нь Монголд хэрэгтэй одоо өөр юу гэдэг төмөр зам барих ч юм иймэрхүү юм хийгээч гэдэг асуудал ярьдаг. Тэгээд хилцээрүүд дээр хүртэл анх бол ийм асуудлуудыг бол дэвшүүлж илээ. Тэгээд би чинь тэгээд тун удахгүй тэндээсээ одоо туугдсан гэх юм. Яг бол шийдвэр нь болохоор ерөнхийдөө бас нөгөө тийм туршлагагүй хүмүүсийн балгалда энэ ер нь бол манай нефтийн нөгөө хэрэглээч жилд нэг сая 500-аас бараг 2 сая тонн шүү дээ өнөөдөр бол тий. Гэтэл тэр шийдвэр гаргагч нар юу гэж утсан гэхээр ерөөсөө Монголын бүх хэрэгцээг хангах хуудас хэмжээний үйлдвэр байгуулчих гэдэг. Анхнаас нь нөгөө жилийн сая 500 тонноор нөгөө төлөвлөөд тэрэнд нь таарсан нэлээд ахтсан маягийн тийм боловсруулах технологи бас сонгоод тэгээд явхад мэдээч хэрэг тэр нөгөө 1 тэрбумын үйлдвэр маань тэрбум 500 болоос үлдээ 2 тэрбум гаруй болоод дээр нь өшөө Тамсгийн сав газраас тэр алтан ширэт рүү дамжуулах хоолой барих шийдвэр гаргаад тэр дамжуулах хоолойд бас муучгүй бас дахиад бас 300 сая долларын өртөгтэй. Тэгээд нөгөө тэр тэрбум доллар нь бүр хаанч хүрэхээ байгаад тэгээд нэмэлт зээлүүд болоод ингээд явцсан байхгүй. Тэгээд гол нь тэгээд одоо болтол ашиглалтанд ороогүй байна л. Гэхдээ асар их хэмжээний ажил бол тэнд явагдаж байгааг би өөрөө харж байгаа юм. Тэгээд ер нь бол тэр үйлдвэр баригдаад дуусахад Тамсагт олборлож байгаа нефтийн хэмжээ бол жилд 2-300 мянган тонн болох магадлал өндөр байна. Үйлдвэр маань бол сая 500-аар төлөвлөсөн. Тэгээд бол бид нар тэр зөрүү нефтийг нэг бол Монголоос хайж олоод тэр олборлолтыг маш хурд төрөвчилж явуулаад тэр өндөр түвшинд өргөх эсвэл Орос юм уу Хятадаас одоо ухаандаа түүхийн нефт шиг бас оруулж ирэхтэй гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр түүхийн нефт чинь бас нөгөө Монголын нөгөө нефтэд зориулж үндсэндээ тэр технологиг боловсруулдаг байхгүй. Үйлдвэр болгон чинь бас тохируулж хийдэг, нефтэндээ тохируулж хийдэг. Тийм үүтэй байдаг. Тэгээд яг хөө нэг сайн талыг бас би хармаар байгаа. Энэ дэр л Монголд нефт шүү олдоход тэр авах үйлдвэр нь бэлэн байна. Тийм. За хоёрдугаар тэр бас капитал хөрөнгө оруулалт хийж байгаа тэр суулга нь бол бас одоо өнөөдөр стратегийн нөөц мөц гэж ярьж байна. Тиймэрхүү маягаар бас ашиглаж болно. Гэхдээ бас л үнэтэй л сав болно л да. Гэхдээ хэрэгжилж бол болно. Сайлаа бэлтгэл саваа бэлгээд бэтрүүлсэн шиг. Тэр бол яг түүх бие сав. Арай эдгэргийн том сав бэлдсэн. Яг тэгээд нөгөө яг би бас бүрэн түүхийг ярмаар л да. Одоо тэгээд тэр нэг дамжуулах хоолойг одоо ерөнхийдөө нөгөө дэлхийд даяар дамжуулах хоолойгоор нефтийг дамжуулвал нэг журтаг баг байдаг гэдэг ерөнхий ойлголтоор бас ингээд бас Шинковуудын л шийдвэрлэлтэй заавалчгүй дамжуулах хоолой барина гэдээ барьсан. Түрүү би хэлсэн шүү дээ. Доргийн Тамсгийн нефтч угаасаа анхаа 200 км бичгтийн бомб руу машинаар зөөгөө дахиад машинаар зөөгөө дамжуулах хоолойгоор зөөгөө дараа нь богоноор зөөгөө дахиад машинаар зөөгөө ингээд ашигтай ажиллаж болж байхгүй да. Гэвтэл Монголын тэр угаасаа 20 мянган баррел гэдэг бол маш одоо олон улсын жишг бол маш бага хэмжээний нефт байхгүй. Тэр нь зориулж юу нефт хоолой өөр барьдаггүй юм. Ерөнхийдөө цистернэр болгочдөг. За эсвэл зүгээр халдаг цистернэр бас төмөр зам барьсан ч болдог байхгүй үндсэндээ. Тэгээ энийг асуудлыг бол би бас тавиад одоо төрийн дэд удирдлагууд хүрэх гэж маш их үдсэн, маш их юм битсэн, үүд хаалхын 4-5 цаг сахисан тий оронгуудаа хоёрыг хилээд хөөгжижсэн тохиолдолд зөв юм ярьсан учраас ад болсон. Очиход өмнө. За тэгж хэлж болохоор одоо би тэгж л одоо би бол тэгж ойлгож байна. Гэхдээ яг нөгөө цаад болч нөгөө муу сансантай биш баг. Монголдо бас сайн нэг санаад л гэхдээ нөгөө энэ талаар туршлагагүй учраас яг өөрсдийнхөө бодлоор одоо бид нар өөрсдийнхөө мэдлэлтэнд итгэхээс арга байхгүй гэдэг асуудал ярьсан байхгүй. За маш цаг ер нь ерөнхийдөө мэдээ яатсан байна. Тэгэхээр ямар ч Монголын нефтийн үйлдвэрүүд бол
нөөцтэй агтсан сав суулгах хийсэн байна. Тэр нь цаг хугацаа мөн. Тэгээд тэр дамжуулах хоолойг би дахиад ярьсан байх ихлэр чинь тэр нь даашаа бүр энтхийн зээлдээ багтаагүй. Тэрэндээ зориулаад дахиад нөгөө Эрдэнэс 5 толгоогоос нөгөө нүүрсийн урдчилж зараад тэрийг санхүүжүүлээд дамжуулах хоолой барьсан байвал яах вэ? Тэгээ тэр нефтийнхээ үйлдвэрийн нөгөө нийт зардал тэмдэг ерөөсөө оруулж ярихгүй байхгүй. Энэ бол бас ингээд бас санхүүгийн хариуцлагагүй байдал гэж би хараад байгаа зүгээр. Одоо төр засгийгаа нэлийн замбараа буруу санаатаар дээд юм шиг. Санаатаар би бол нэг юм болсон. Итгэе муухай санаа. Та нөгөө нүүрсний газар сайжруулах жижиг за энэ бол дэндүү жижиг асуудал биш үү? Гэхдээ яг уу тийм сонирхолтой юм байна. Одоо жишээл нөгөө Монголд бас нэг юм уул уурхайг дэмждэг жижиг хийм технологийн нөгөө жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гээд явж штеп би чинь бас нэг том компаниудад дандаа ажилласан юм чи бас өөрөө нэг юм хийнэ гэдэг. За тэгээд ийм нөгөө ховонцор материалаар ийм том нөгөө төмөр хурдан илэгддэг материалуудын хоёг Монголдо найруулж эхэлсэн. Тийм бас гаднаас нөгөө энэ талаарх нөгөө ноу хау мэдлэгийг бас би нөгөө Америкийн компанид ажиллаж байхдаа авсан. Тэгээ нөгөө нууцлалын нөгөө 5 жилийн хугацаанд өнгөрцөн байсан учраас би зарим томьёог нь хэрэглэх боломжтой болсон байхгүй. Тэгээд хийсэн тэгээ нэг хөөрхөн уурхаа дээр очиод би нэг тийм нөгөө ийм нүүрсний тэчг гэдэг нэг юм байт юм л да. Хондоо ийм одоо хоолороо их хэмжээний нүрсийг бол баян хийж идэг. Асгаа тэгээд конвейерлууд амжаад цаашаа явдаг тий. Тэгээд тэр урсгал хурдтай нөгөө юм цохилттой учраас бүр юм бараг 2 см-ийн металл пелтанууд байна шүү тий. Одоо тавцсан. Тэд нар чинь ингээд 2-3 сарын дотор илэгдчихдэг. Тэстгүй ингээд илэгдээд цоорчдөг байхгүй. Тэгээд тэр болгоо чинь нөгөө дахиад нөгөө захиалж авч ирж нөгөө гагнж хийдэг аюул maintenance ажилтай. Тэгээ энэ дэр хуунцар шийдэл нь яаж тусалж ирсэн бэ гэхээр бид нэр шууд молекулын төвшөнд тэр чинь шүрслэг наалт хийгээд өөрөө зөөлөн юу болохоор тэр цохилттой нөгөө материалыг ингэж электикгүйгээр ингэ зөөлрүүлж хүлээж аваад байдаг байхгүй. Тэгээ тэр нэг төхөөрөмжийн наслтыг бол хондоо жилээс 2 жил сунгдаг. Тийм л юм хийсэн байдаг юм. Чинь боолгоо хийсэн чинь. Тий. Тэгсэн яг хийчээд нөгөө маргааш шүн нөгөөдхөө бас хэр хатчихин тэгээд очиод яасан чинь нэг анекдоталтай бараг л яриа сонсож байгаа байхгүй. Нэг дарга нэг инженертэй ярьж байна. Наадах чинь унах ёстой шүү гэж. Энэ ажил бол унах ёстой. Хэлсэн. Би чихэндээ эхлээ ойлгоогүй. Өөр бараг сүлэг. Тэгээд яасан нөгөө хаталтын 2 хоногийн дуусах багт нүүрс оруулсан. Тэгээд унсан. Тэгээ сүүлд мэдсэн загнадаг дарга болвол тэр төмрийг нийлүүлдэг байхгүй. Шахаа гэж ярьдаг шүү дээ. Бүхэл толторх. Эг шиг юм байна. За тэгээд нэг ийм жижигхэн түүх болж ирсэн. Над дээр миний хувьд бол сургамжтай. Гол нөгөө Майкийн энэ хоёр кейсийг яриулдаг нөгөө миний санаа болохоор ингээд юмыг сайжруулах, импрувмент хий, ингээд мэдлэг туршлагатай хүмүүс Монголд байдаг, сэтгэлдээ гаргадаг. Гэтэл энэ нөгөө болохгүй бүтэхгүй нөхдүүд ингээд удирдах байгаа юу н хор уршиг ингэж гаргагдаад байгаа шүү гэдэг. Тий. Тэгээд энэ нэг бас нэг хүмүүсийг ярьдаг. Нөгөө хувийн хвшлийн үйлдвэр байсан бол тэхгүй ч гэдэг ч юм уу зөвхөн нөгөө улсын одоо үйлдвэрт тохиолдох зүйл гэж ярьдаг байхгүй. Миний нэг ойлгосон юм гэвэл энэ аль ч салбарт болох юм бэл. Болох боломжтой. Улсын үйлдвэрт ч юм болж болно. Ховчлогдсон үйлдвэрт ч гэсэн юм одоо тодорхой хэмжээний авилгалын нөгөө коррупшн бол байдаг. Одоо жишээлбэл Америкт хүртэл тэр одоо миний ажиллаж том Chevron хүртэл энэ тохиол маш их том нөгөө сургалт явагддаг. Тэгээд энэ нөгөө хангамжийн процедур гэдэг бол асар их гоё нарийн дүрмтэй. Тэр утгаараа бас нөгөө бүх талын оролцогч нарыг сайхан хамгаалтчдаг. Тэгээд ийм ажлыг бол их сайхан тайван хийж болдог. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн байдаг байхгүй юу. Тийм учраас бүх юмыг одоо ховчил улсын байж болохгүй гэж ярих юм бол бас буруу. Яагаад гэвэл дэлхийд даяар бас юм улсын компаниуд бол маш амжилттай ажиллаж байгаа. Одоо тэр Норвегийн тэр нефтийн компани байна. Жишээлбэл тий. Одоо Сауди Арабийн Арамко байна. Кувейтийн нефтийн компани байна. Одоо жишээл Оросын Газпром ч гэсэн одоо үндсэндээ улсын компани шүү дээ. Гэхдээ бол үндсэндээ
асар улс төрөөс гаднаар бол асар амжилттай бол ажиллаж болдог. Одоо хятадын CNPC байна тий, Sinopec байна. Одоо манай Дачин Томсог Монголиа чинь үндсэндээ CNPC-ийн салбар компани шүү дээ. Тэгээд яг хятадын зарим компаниудын хувьд бол нөгөө эдийн засаг гэхээс илүү тийм нөгөө улс төрийн бас шалгуураар төслүүдийг сонгож гүйцэтгэдэг байхгүй. Тийм. Ер нь бол ийм Chevron юм уу, Rio Tinto энтрийн хувьд бол компани тиймэрхүү тийм том хувийн хвшлийн компаниудын хувьд бол уртл нь бол эдийн засаг болдог. Тэгээд эдийн засгийн ашигын төлөө явж байгаагаа бол ил тод яриад ингээд хэлцээр хийдэг. Зарим тохиолдолд бол одоо юм тодорхой боловсроогүй хөгжиж байгаа орнуудтай хэлцээр ихтэй бол юм бүхнийг дэлгэхгүй. Бизнесийн бас нэг арга барил биш үү? Хэрвээ зарим асуудлыг мэдэхгүй бол заавал хэлэхгүйгээр ингээд одоо байдлыг ашигладаг. Тийм тал бол байдаг. Тэгээд яг би бас нөгөө Америкт тэр том нефтийн компанид ажилд орохдоо бас нэг суралцъя гэж бодсон зүйл нь, ойлгоё гэж бодсон зүйл нь эдгээр үнэхээр одоо энэ жижиг буруу орнуудыг ингэж шулж тий одоо ашиглаж колончлох гэж ингэж явд юм уу, эсвэл зүгээр эдгээр ер нь зүгээр л эдийн засгийн ашиг сонирхолтой байд юм уу? Тий ер нь альва шийдвэрийг гаргахдаа хөрөнгө оруулалт шийдвэр гаргахдаа ямар шалгуурыг хэрэгэлдэм бол доо энийг бол их мэдмээр санагдаж ирсэн байхгүй. Тэгээд жишээлбэл Chevron компанид бол миний бүх эргэлзээ бол арилсан. Цэвэр одоо бизнес эдийн засгийн тэгээд хувьцаа эзэмшигч нарынхаа тэр урт удаан хугацааны үр хөвгөмжийг сайжруулахын төлөө ажилладаг байхгүй. Тэгээд маш их дүрмтэй, дэглэмтэй одоо авилгалыг бол үндсэндээ баг 0 төвшөнд хүргэж чадсан тийм системийг зохион байгуулсан байна. Тэгээ ингэхдээ бол дахиад одоо бидний нөгөө социализмын үед хэрэгжилж байгаад одоо хайсан одоо нөгөө төдөлөлтийн аргууд энэ тэрийг бол дээд зэгт нь тултал хэрэгжилж ирснийг би бас өөрөө мэдээд бас гайхаж ирсэн. Одоо тэр нөгөө Леонтьевийн өгөгдөл гарцын загварууд байна. Кондратьевийн нөгөө нэг юм циклийн нөгөө төлөвлөлт энэ төр гэх тээ. Иймэрхүү нөгөө одоо социалист лагерийн одоо хэрэггүйгээ төвлөрсөн эдийн засагт хэрэгтэй гэж хайсан юмнуудыг эсрэгээр одоо капиталист орны шилдэг томоохон компаниуд бол одоо аюул их ашигладаг байхгүй юу? Тэр нь бол яг тэр бидний нөгөө чаддаг байсан, мэддэг байсан юм хайсны бас балаг болж байгаа гэж. За одоо ерөөдөө ярилцлагын маань цаг бол нэлээд дуусах өндөрлөх цаг нэлээд гараа явцгаа тий. Тэгж байна. За тэгээд юу Ромод асуулт үлдсэн үү? За ерөнхийдөө болчихлоо. Тэгээ ерөнхийдөө болоод бас мөнгө тахахаа карьерийн замнал төөх тэгээ бас онцлох бас нэлээд юм хайлайт онцлох бас сонирхолтой зүйлийг бас сонсч авлаа гэж бодож байна. Тэгээд мөнгө тах ингээ гадаадын хөрөнгө оруулалтын талаар бас ингээд хүмүүс янз янзын ойлголттой явдаг. Та яг одоо энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой салбарт ажилладаг хүнийхээ хувьд маш товчхон. Өстой нөгөө төрөний миний хэлдгэр 8 настай хүүхдэж ойлгохоор бидэнд ягаад гадаадын хөрөнгө оруулалт чухал юм бэ гэдгийг товчхон тайлбарлаж өгөө. Тэгээд яриагаад тусгах уу. За. Яг өнөөдрийн одоо манай Монголын нөхцөлд бол гадаадын хөрөнгө оруулалт бол маш чухал байна. Ерөнхийдөө өнөөдөр бол Rio Tinto-гоос гадна одоо томоохон гадаад хөрөнгө оруулагч Монголд бол байхгүй байна. Энийг бол энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа эрдэс байлгийн салбарт бол хайгуул руу одоо тодорхой хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Улс маань бол одоо суурь судалгаанд угаасаа хөрөнгө оруулалт хийж ирсэн байдаг. Бүр социализм үеэс эхлүүлээ тий. Өнөөдөр бол яг тийм сачи бол байхгүй. Тийм учраас энэ гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирээд нөхцөлийг бүрдүүлж өгöd яг шударгаар энэ хөрөнгө оруулалтыг оруулаасаа гэж бодож байгаа. Энэ олон талын ач холбогдолтой хамгийн түрүүнд бол одоо энэ уулхан салбарт ажиллаж байгаа энгийн одоо бид нар шиг иргэдэд бол бас эргээр нөлөөлнө. Яг тэгвэл Rio Tinto-д одоо өрсөлдөхүйц хэмжээний биш юм а гэхэд бодлоо ижил төрлийн ингээд компаниуд орж ирээд хөрөнгө оруулаад үйлдвэр байгуулалт явах юм бол та бүхний үнц нь ч гэсэн нэмэгдэнэ. Тэгээд яриад тахлаар хэдүүлээ бүр ингээд юу байх юм бэ? Явж өгөх юм байна.
Нэлээ ингээд дуусшгүй маш том сэдв байна тий. Тэгэхээр нэлээ цаг гарчлаа, цаг гарan болчлаа. Тэгэхээр ямар ч гэсэн ярилцлага ингээд өндөрлөе. Майкийнхта маш их баярлалаа. Майк гэж дууддаг шүү дээ бид нар. Тий. Майк байна. Би ч одоо анхудаа танилцсан. Би бас их баярлж байна тэгээд энэ. Тэгээ ингээд бас манай ивент итгэгч Rock Rooster-ийн гарын мэлийг бас буюу одоо гутлыг гардуулъя. За их баярлалаа. За тэгээд уул уурхайтай холбоотой бидэнд хамгийн л хэрэгтэй. тий. Дээшээ харсан савч гэж бэлгшээж болох Тийм юм нэг тав тух тий. Үний одоо ажилчны одоо тийм аюулгүй байдал тав тух бол ер нь аюул чухал. Тэгээд эдгээр чи ингэдэм юм байна. Ганц гутал биш ингээд давхар ингээд нэмэлт комплектор. Өөр нөгөө цэвэр ширээр хийсэн бол хөлс шингэх чадвартай гоё уловч байна. За гайхалтай. Тэгээд өөрөө энэ бүр зориултынхоо дотроо бас юм комфорт гэдэг юм бас зөвлөх юм. удаан цаг өнгөрсөд хугацаа өнгөрсөд бас Нумтай энэ төр гэдэг. тий номтой. За ингээд ахта. За хэлж байна. ялалаа дүнэртэй баярлалаа. Би бас та бүхэндээ нэг бяцхан жижигэн бэлгүүд авчихсан байгаа. Тэрийг бас гардуулчих. Өөрийнхөө санаачилсан Хиймөр гэдэг брендийн энэ малгай энэ цамцнуудыг бас авчирсан юм аа. За үнийг бол одоо Ромода. За баярлалаа. Яасан гоё. Тэгээд яг малгай өгсөн байна. дээшээ арсан сав өнтер гэж ярьдаг боловч үндсэндээ хүний тэргүүн гэдэг бол хамгийн хүндтэй зүйл байдаг. Энэ нисдэг морь тэгээд яг хуучин монгол бичгээр бол Хиймэргээ бичсэн тийм бичвэр нь бол энэ нисдэг морьтой адилхан байдаг юм байна гэж ойлгосон. За тэгээд энэ олон улсын хоббигоороо нөгөө олон улсын морь харвааны Хиймэр гэдэг тэмцээнийг яхан зохион байгуулсан. Зохион байгуулдаг. Тэгээд тэрэндээ зориулаад одоо энэ Хиймэр тэмцээний футболкийг бол хийлгсэн байдгийг. Тэгээд дизайныг нь бол өөрөө гаргасан байдаг. Тэгээд энэ цамцнуудаас бас дээжийг бас төмөртөө бас гардуулъя. За тэгээд тий Морин дээрээс тий морьт харва. За тийм, бэлигээс айгүй их дандаа бэлэг авч ирсэн. Би бэлэг зориулаад энэ нэг зүйлгийг өгсөн. Энэ нөгөө Adidas брендийн Айны кофе гэдэг сет юм байна. Тэгээд олон жил хэрэглээрэй гэж. Тий. Вау. Янз юм байна. За баярлалаа. За thank you. За дүнэртэйгээ энэ сайхан арга хэмжээнд нь оролцсондоо маш их баяртай байна. тий цаг хугацаагаа бас улам зориулсан баярлалаа. их амжилт хүсье. Тэгээд дараагийн зочдын ярилцлага нь бас амжилттай болох болтугай. Тэгээд энэ уул уурхайн салбарынхаа талаар нөгөө мэдлэгийг сайхан түгээж бас салбараа бас дэмжиж улс эх орныхаа хөгжлийг улам бүр дэмжиж яваарай гэж хүсэн өрөөё. За маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За хоёул төгсгөл Баярлалаа. хийх үү? Төгсгөл хийх үү? За эднийг яах вэ? За Тургуурах. Уурхачин подкастын хамгийн анхны дугаар та бүхэндээ нэг хүрээд өндөрлөлөө. Тэгээд өнөөдрийн дугаарт маань Эрдэс баялагын эдийн засагч. За бусад юуг нь бол би сайн бил юм нэг Тим технологич Дамжин мөнх болдох маань хүрэлцэн ирж орлоо. Хамгийн ихний дугаар үнэхээр сайхан бас халуун яриа боллоо. Тэгээд манай билигийн маань хэлснээр алтан зочин байлаа. Үнэхээр сонирхолтой. Их гой юм ярьлаа. Тэгээд дараагийн дугаараар бас бид хоёр маань та бүхэнтэйгээ уул уурхай салбарт онцлох гэсэн хүмүүсийг урьж та бүхэнтэйгээ уулзуулнаа. Били. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бичлэгийг одоо подкастыг дуустал үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараа бас өшөө илүү сонирхолтой зочид одоо урьж авчрах гэж хичээх болно. Яван жангарнаа гэж. За бүгдэнд баярлалаа. 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 Хамт дараараа. За